Өнөөдөр би буйны садангууттайгаа хамт Энэтхэгийн Бурхан Буддагийн амьдралтай холбоотой дагшин газруудаар аялаж энэ сайхан нэвтрүүлгийг хийж байгаа. Энэ нэвтрүүлэг хийж байгаа гол зорилго нь бол монголчууд маань Бурханы сургаал номд сүлжигдэж Бурханы дагшин газруудаар ер нь энтэх орноор аялах явдал сүүлийн үед ихээр нэмэгдсэн. Асар их зардал гаргаж аялж байгаа энтэхэр очиж байгаа хүмүүс маань энтгэд очиод Бурханы дагшин газруудаар хаана ямар түүхэн үйл явдалтай дагшин газрууд байгаа. Тухайн газарт хаана очиж мөргөх ёстой. Тухайн газарт байгаа Бурхан Буддагийн амьдралтай холбоотой чухал газруудыг бас нарийн юмыг сайн мэдэхгүй учраас асар их зардалтай газарт зардал гаргаж явчихад тэр сайхан газруудын учрыг сайн ойлгуулгүй хаана очиж мөргөж зайлуулж хүндэт төр үзүүлэхээ мэдэхгүй ингэж явах ажил их асуудал их гарч байгаа. Дээрээс нь манай бяцнаа бяцлал суусан хүмүүс бас мөн ялангуяа энтгэхийн аялал жуулчлалын сезоны үеэр сайхан энтгэхт цаг агаар сайхан байх үеэр бас энтэх оронд очиж бяцлал суух мөн энтгэхийн Бурхан Буддагийн амьдралтай холбоотой тэр дагшин газруудаар аялаж мөргөл хийх их сонирхолтой байгаа. Тэр бүхэндээ бас биднийг хамт авч явахыг хүсдэг. Тэгэхээр тэр болгон бид нар бололцоогүй байдаг. Тийм учраас энэ хийж байгаа нэвтрүүлэг маань энтэх оронд аялахаар хүсэж байгаа хүмүүс зориулсан. Мөн тэнд аялахаар очиж байгаа хүмүүсийгээд бяцлагч нар маань хаана очих вэ? Тухайн газрын очихдоо тухайн газарт Бурхан Буддагийн амьдралтай холбоотой ямар чухал үйл явдлууд болж байсан үйл явдлын тухай маш энэ нэвтрүүлгээс маш сайхан ойлголт аваад тэгээд тэр тухайн газарт очихдоо тэр түүхэн үйл явдлыг санаж тэр газар сайхан мөргөж залбирч бяцлал хийж дээрэс нь тухайн газрын онцлог яг Бурхан Буддагийн амьдралтай холбоотой нэг газар мөртлөө тэр газар бас Бурхан Багшийн амьдралтай холбоотой нэлээд олон чухал газрууд байгааг анзаарлаггүй нэг ерөнхийн нэг гол газарт нь мөргчөөд зөвөр буцаад явах юм асуудал гардаг учраас энэ нэвтрүүлгээс тийм сайхан ойлголтыг авах байхаа гэж найдаж байна. Энэ итгэхт аяллаар очисон хүмүүс бол Бурхан Багшийн мэндэлсэн Лэмбүйний цэцэрлэгт очдог. Лэмбүйний цэцэрлэг бол энэтхэхээс энтхийн хил залгаа байгаа Непалийн хил рүү гараад 30 орчим километр яваад бол Лэмбүйний цэцэрлэг байдаг. Энэ Лэмбүйний цэцэрлэгт бол Бурхан Буддагийн мэндэлсэн гол цэцэрлэг байгаа. Энэ цэцэрлэг дотор очиход мэдээж Бурхан Багшийн яг мэндэлсэн тэр газар нь яг exact birthplace гэдгийг тэмдэглэсэн чулуу байгаа. Тэр чулуу бүхнийг хамгаалan хадгалсан бас мөн Ашок хааны босгосон тэр сайхан хуучин Майя Девигийн темпл уу Майя Девигийн мөргөлийн сүм байгаа. Тэр сүм дотор орж тэгээд тойрч мөргөж яваад тэр сайхан эртний Майя Девигийн тэр сүмийг бас хамгаалаад гадуур нас давхар хамгаалттай барилга барьсан юм байж байгаа. Тэгэхээр тэрэнд орж мөргөж тэр ялангуяа тэр Бурхан Багшийн яг exact birthplace гэдэг тэр газар дээр нь очиж мөргөж залбирч бяцлал хийж ингэж хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй. Мөн энэ Лэмбүйний цэцэрлэгээс гараад явхад бол яг тэр Лэмбүйний цэцэрлэгийн Бурхан Багшийн мэндэлсэн Майя Девигийн тэр сүмийн дэргэд бол Ашокийн баг нь байж байгаа. Ашок хаан бол анх тэр газар ирээд ер нь энэ түүхэн аяллаар Бурхан Будда 2600 жилийн өмнө сургаал номоо айлдаад олон мянган саяар хүн хийгээ Тэнгэр Брахман нарыг гэгэрэл төрүүлсэн энэ гайхамшигтай ашигтай зүйлтэй үйлдсэн агуу хүн маань энэ хорвоодоор ийм түүхэн бодиттой хүн байсныг батлаж Ашок гэдэг энэ агуу хаан бол Бурхан Багшийн мэндэлсэн газар шүү гэж бод тэр Ашокийнхаа багныг босгож анхны номын хүндэтгсэн суургаа босгож энэ Бурхан гэгэрсэн газар шүү гэж бас Ашокийнхаа багныг босгож энэ Бурханы номын хүрдэг ирүүлсэн газар Сарнаат шүү гэж бас ингэж тэмдэглэж явсан нь бол бид нэр аялаж явхад бол Бурхан Буддагийн амьдралтай холбоотой гол газрууд юм байна гэдгийг бол Ашокийн багнаар бид нэр олж мэддэг. Ашок гэдэг гайхамшигтай хааны босгосон тэр багн дээр очиж бас хүндэтгэл үзүүлж энэ агуу хүн ингэж тэмдэглэж энэ газрыг ягаагүй бол 2600 жилийн хаягдаад орхигдоод ой мод дарагдаад тэгээд энэ газрыг хэн нэгэн тариаланч тариад ингээд ургуулад энэ нөгөө Бурханы мэндэлсэн газар гэдэг нь бол мэдэгдэхгүйгээр ингээд устж алга болох байсныг Ашок гэдэг хаан эзэн хааны босгосон тэр сайхан номын соврах
тэр гайхамшигтай Ашокийн багныг хараад хүндэтгэж энэ хавийн хүмүүс бол энэ яг хэвээр нь үлдээсэн байдаг. Тэгэхээр Ашокийн тэр баганд бас тойрч мөргөж залбирч хүндэтгэл үзүүлж Ашокийн ач тусыг санаж тэгээд тойроод явахаар аянда бурхан багшийн мэндэлсэн тэр газар бол урд нь хуучны бол маш сайхан бяцлагыг хийд байсан тойр байгаа. Тойроо сайхан мөргөж залбирх хэрэгтэй. Мөн бурхан багшийг мэдлэнгуут одоо угаад л үйлдсэн тэр хажууд нь бол тэр сайхан жижигхэн одоо усан сан байж байгаа. Тэрийг тойроод ингээд тэгэхээр энэ одоо бурханы мэндэлсэн газар ингэж ирж хүндэтгэл үзүүлж мөргөж гол нь хамгийн гол сэтгэлээ сайхан цэвэрхэн байлгаад мөргөж залбираад за тэгээд хэрвээ бяцлал хийдэг бол бяцлал хийх хэрэгтэй суугаад яагаад гэвэл энэ хорвоод мэндэлсэн хүний мэндэлж байгаа энэ газар бол мэдлэхт нь бол энэ дэлхий тэрчгээрээ одоо баярлан баясаж одоо газар хөдөлж чичирхийлж Тэнгэр брахманаар хорон чуулсан ийм гайхамшигтай болсон газараа. Тэгэхээр энэ газарт бол нирваны нэрийг бол тэрчгээр байж байгаа учраас тэр үнэхээр бурхны гайхамшиг мэдрий, бурхан гэд гайхамшигтай хүн байсныг мэдрий, бурхан багш гайхамшиг сургаал нам агуу гэдгийг мэдрийн гэвэл бяцлал хийж ижил одоо тэр сууж ижил мэдэрдэг. Тийм учраас хэрвээ бяцлал суусан хүмүүс бол сайхан суугаад тэр энэ сайхан цэцэрлэг дунд суугаад болж өгвөл одоо бүтэн өдрөөр бяцлал хийх хэрэгтэй. Болохгүй бол тодорхой цаг хугацаанд ядаж хамгийн багадаа 1-2 цаг бол бяцлал суугаад хийх хэрэгтэй. Бяцлал хийхдээ хэрвээ бяцлал хийсэн хүн бол анапана 10 минут сайхан анапана бяцлал хийгээд өргөжлүүлээд випашна бяцлалаа 45 минут хийгээд төгсгөлд нь хамаг амьтныг нэрэн хайрлсан хорвоогийн бүх одоо мэндэлсэн одоо 6 төрлийн бүх амьтад бүх шашинтай хүмүүс тийм ээ зов шаналж байгаа бүх хүмүүс амар амгалан болоосаа аз жаргалтай болоосаа зовлонгоосоо гэтэлж амар амгалан болоосоо гэсэн сайхан сэтгэлээр бол 5-10 минут нинж бяцлал хийж энэ сайхан орчны нирваны энергитэй холбогдож тэр сайхан энергийг бол тэр хайрлсан нэрсэн бүх хүмүүс төгөөж байх юм бол чиний дотор олсон тэр амар амгалан олон хүн төр чиний жаргал нь улам нэмэгддэг юм учиртай. Хэрвээ ерөөсө бяцлал хийж үзээгүй хүн бол анапана гэдэг нэртэй бяцлалыг хийх хэрэгтэй. Анапана гэдэг нэртэй бяцлагын нэр нь юу гэхээр ана гэдэг нь хамраа орох амьсгал, бана гэдэг нь гарах амьсгал гэсэн үг. Энэ бяцлагыг хийхдээ та яах вэ гэхээр энэ амьсгалыг хийхдээ амажимын амаараа амьсгалахгүй, хамраараа амьсгална. Тэгээд бүх анхаарлаа хамрын хөндийн дотн тал, хамрын доод тал, дээд урлын дээд талын энэ гурвалжин зайн дээр сайхан төвлөрүүлээд энэ хамраар орж байгаа, гарч байгаа амьсгалыг ажиглаад таны хийх ажил бол ганцхан ажил байгаа. Амьсгал аяндаа орж байгаа, аяндаа гарч байгаа амьсгалыг яг өөрийнх нь хэмнэлийн дагав хэрвээ гүнзгий орж бол гүнзгий богинох нь одоо орж бол богинохноор нь ямар байдалд орж гарч байгаа таны ажил бол тэрийг зөвхөн мэдэх юм. Тэгээ анхаарлаа төвлөрүүлээд нүдэ айнаад энэ бяцлал анапан хийж байгаа нүдэ бол нүдэ айнах хэрэгтэй. Нүдэ айнаад бүх анхаарлаа хамрын дотн тал дээд урлын дээд тал энэ гурвалжин дээр төвлөрүүлээд энэ хамраар орж байгаа амьсгалыг гарч байгаа амьсгалыг ажиглаад энийг алдахгүй удаан суухыг хичээх хэрэгтэй. Ингээд энэ дээр хэр удаан та төвлөрүүлж чадна. Төвлөрүүлэх үе сэтгэл чинь сайхан тайван болно. Тайван болохоор тэр газар орны сайхан тэр асар сайхан хүчтэй энергитэй нирваны энергитэй та холбогдож тэр өөрийн чинь дотор байгаа амгалан улам нэмэгддэг. Ингэснээр та энэ дагшин газар ирсний ач тусаар та тэр илүү сайхан аз жаргал амар амгалан мэдэрч одоо байх болно. Тэгэхээр ингэж сайхан бяцлал хийх хэрэгтэй. За тэгээд лимбинэд ирлээ энэ сайхан бурхан багшийн дагшин газарт ирж мөргөж залбирлаа, бяцлал хийлээ. Тэгээд энэ даруй бас эндээс бас явах болоогүй. Яагаад гэвэл лимбинэд цэцэрлэгээс 30 км-ийн зайтай одоо нэг тодорхой одоо юуны тосхонд бол 30 км зайтай тосхонд бол бурхан багш одоо энэ газар лимбиний газар мэдлээд 29 нас хүртэл амьдэрсэн одоо тэр одоо Капилбасту хот хийгээд хот дотор байсан одоо эзэн хаан Шододоны ордны тойр одоо хүртэл байж байгаа. Тэр газар очиж бас мөргөж залбирч сайн хэлсний дагуу бяцлал хийж одоо үзэх хэрэгтэй. Тэгэхээр бурхан багшийн тэр одоо тэр мэдлээд 29 нас хүртэл амьдраад 29 настаа одоо гэрээс гарсан тэр одоо тэр ордных нь хаалганы хүртэл одоо хүртэл байж байгаа. Тэр сайхан газар очиж бурхан багшийн тэр 29 нас хүртэл амьдарсан Капилбастын хотын тойр дотор байгаа хааны ордноос гадна хан хүүгийн одоо 3 амьдарч байсан халууны улирлын, вороны улирлын, одоо хөөтний улирлын 3 улирал амьдардаг байсан. Ордны тойруудаас бол эхний одоо нэг тойр нь бол ил гарсан байгаа. Яг бороо халууны улиралд амьдарч байсан тойр нь одоо тэр ордныхын тул тойр байгаа. Тэр газар очиж сайхан үзэж сонирхож тэр газар мөн бяцлал хийж одоо яах хэрэгтэй. Тэрнээс гадна одоо бурхан одоо багш гэрээс гараад 29 настайдаа гараад 6 жил одоо үнний төлөө явсаар байгаад тэгээд буцаж одоо гэгэрснийхаа дараа бол өөрийнхөө эцэг хааныхаа урилгаар одоо төрсөн нутагтаа ирэх үед нь
одоо өөрийнх нь хаана эцэг хийгээд шагийн өмгийнх нь нийлж Негрод Арамаг хэмээх маш сайхан хийдийг барьж босгож бурхан багшид өргөсөн байдаг. Тэр хийдэд бурхан багш борооны улирлыг өнгөрөөх одоо нэг удаа борооны улирал өнгөрөхөөс гадна олон удаа ирэх үедээ тэнд бол заларч тэнд одоо хорон цогсон хүмүүс ном сургаал айлдаг байсан. Негрод Арамаг хийдийн туйрм нь тэр одоо шагийн хаан тулсын тэр одоо Кавлостын хотын туйраас холгүй ойрхон байгаа. Мөн тэр газар очиж бас хүнд төлөвлөж мөргөд залбирч бяцлалт хийж тэр Негрод Арамаг хийдээр бол зочлох хэрэгтэй. Одоо сүүлд одоо буруу номын хүмүүс бол тэр сүм хийдийг нураасан боловч тэр тэнд байгаа нирваны энергийг бол хинч нураах болцоогүй. Нирваны энерги бол цаг хугацаагаар өнгөрсөн одоо ирээдүйд 3 цагаас бол хальсан ойлголт байдаг учраас нирваны энерги бол мөнхөд оршдог. Бас мөн тэр одоо Негрод Арамаг хийдээс холгүйхэн бас одоо бурхан багш 5 настай хан хүү байхдаа нэгэн модны доор суугаад одоо хаврын газар тариалангийн баярын үеэр суугаад одоо анапана бяцлал хийж самадид орж байсан тийм гайхамшигтай сайхан газар одоо хүртэл нэг юм жижигхэн одоо тэр яг газар тэмдэглэн босгосон одоо суврганы тойр нь ингээд өвсөн дарагдсан чигээрээ байж байгаа. Тэр газар бас мөн очиж одоо агуу их гайхамшигтай энэ бурхан 5 настай байхаа үедээ анапана бяцлалыг одоо манай Монголын хүүхдүүдийг хийж байгаа анапана бяцлалыг бурхан Будда өөрөө 5 настайдаа хийж байсан бяцлал шүү дээ. Тэгэхээр тэр анапана бяцлалыг хийж исэн тэр газар та бүхэн очиж бас хүндэтгэж бяцлал хийж одоо мөрөх хэрэгтэй. Бурхан одоо тэр үеийн энтхийн бүх бяцлалуудыг хинду шашны бүх самади бяцлалуудыг хийгээд дуусаад төгсгөл гэрэлт хүрч чадаагүй. Жэнийхний тэр одоо бие зовоох одоо уламжлалын дагуу 6 жил бие зовоогоо гэрэлт хүрч чадаагүй. Тэгэхээр тэр үеийн энтхийн одоо бүх бяцлалуудыг хийж үзээд гэрч чадаагүй. Эцэст нь тэр модны доор 5 настай хийж байх үедээ хийсэн тэр анапана бяцлалаас санаад тэрийгэ эргэж хийгээд тэр бяцлалыг анапана бяцлал хийж байдлаа. Эндээ тэр профессионалаар хөтлөөд тэгээд энэ сэтгэлийн гүн рүү орж өөдөө устгадаг энэ гайхамшигтай хүн төрлөختөнд шинэ бяцлаглалын аргыг нээж шинэ гэгэрлийн үе таалгыг нээж өгсөн юм үйл явдал болсон газар юм. Тэгэхээр тэр газар бол үнэхээр чухал газар. Тэр газар та бүхэн очиж мөргөө залбирах хэрэгтэй. За тэрнээс гадна Лүмбөнийг одоо энэ бурхан багшийн амьдарсан энэ Лүмбөнигаас одоо 30 км-ийн зайд сая миний яриад байгаа энэ Кавлосто хот тэгээд энэ Негрод Арамаг хийд бурхан багшийн 5 настайдаа бяцлагж байсан тэр газараас гадна энэ газарт бол одоо энэ Лүмбөний цэцэрлэгийн энэ Непалийн энэ нутаг бол зөвхөн энэ удаагийн энэ галавт заларч байгаа эхний одоо 4-р хүрхэн Шагямуни бурханы буюу Сиддхарт Готам бурханы мэндэлсэн газараас гадна бас хамгийн эхний бурхан мөн 2 дахь бурханы мэндэлсэн газар бас байдаа. Тэгэхээр бас мөн та бүхэн аяллахаа хөтчөөр сайхан заалгаад яг одоо энэ бурхан багшийн мэндэлсэн газараас холгүйхэн. Тэгэхээр бас мөн та бүхэн тэр одоо аяллахаа хөтчөөр сайхан заалгаад яг одоо энэ бурхан багшийн мэндэлсэн газараас холгүйхэн. Холгүй энэ одоо Кавлосто хотын туйраас холгүйхэн газарт бол эхний энэ галавт залрах энэ галавт бол 5 бурхан залрах ёстой. 4 заларсан одоо 5 дахь нь бол Майдар бурхан Тушита тэнгэрийн оронд одоо хорвоо дээр хорвоо заларч ном айлах цагаа хүлээгээд бол тэнгэр Тушита тэнгэрийн оронд тэнгэр энэ журмаар бол одоо амьдарч байгаа. Лүмбөний цэцэрлэгт ирээ зөвхөн мөргөөд явах биш цаана бас дахиад 2 бурханы мэндэлсэн газар энэ Лүмбөний цэцэрлэгийн ойролцоо байгаа учраас тэр 2 одоо хамгийн анхны одоо бурхан болох Кокосанда тийм ээ. Тэгээ 2 дахь бурхан Коммунагамна хоёрыг нь бол мэндэлсэн газар бас мөн одоо энэ одоо Лүмбөний цэцэрлэгийн ялангуяа бурхан багшийн одоо амьдарч байсан энэ одоо Кавлосто хотоос холгүй ойрхон энэ хоорондоо нэг 2-3 км-ийн зайтай юм газруудаар бол тэр 2 бурханы мэндэлсэн газрууд байгаа. Тэрэн дээр мөн одоо Ашок хаанаас ингэж баг нь усгаж яагаад гэвэл энэ нэг урдын бурхтын одоо мэндэлж байсан газар босгосон сувраг байсан. Тэгээ суврагын Ашок хаан их илүү томруулж босгоод тэгээ хажууд нь бол яг энэ бас чухал газар шүү. Энэ урдын бурхтын мэндэлсэн газар шүү гэдгийг бас баталгаажуулж Ашок хаан бас багнаа босгосон. Өөрөөр Ашок хаан баталсан гэсэн үг. Тэгэхээр таны Лүмбөний цэцэрлэгт хийх аялал чинь зөвхөн Лүмбөний цэцэрлэгт одоо энэ сайн галвын 4 дахь бурхан Готам бурхандаа хүндэтгэл мөргөж залбираад бяцлал хийгээд явах биш. Энэ бусад одоо 4-5 дагшин газруудаар аялалж мөргөж ээж энэ Лүмбөний аялал чинь төгс болно гэдгийг та бүхэнд хэлье. За дараачих нь бол одоо бурхан багшийн Нирван дүрийг үзүүлсэн Кушанагар хэмээх хотод та айлчлна. Кушанагар хотод ирээд одоо сайхан буудалдаа буугаад тогчоод тэгээ сайхан Кушанагар хотын тэр бурхан багшийн Нирваны цэцэрлэгт орно. Нирваны цэцэрлэгт ингээд ороход бол одоо 1955 56 онуудад бол бурханы
одоо Бурхан Буддагийн энэ одоо дөрөвдүгээр бурхны сургаал ном дэлгэрээд одоо 2500 жил одоо өнгөрсөн. Эхний анхны 2500 жил өнгөрөөд хоёр дахь Будда шаасана бол 1955 оноос 56 оноос хойш эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ тхийн нэрүү тэргүүтээ тэр үеийн ерөнхий сайдууд одоо Далай-лама Банчимбог тэргүүтээ одоо дээдсийг урьд залж төвд энэ тхэст урьд залаад тэгээд бурхны одоо 2500 жилийн ойн одоо тэмдэглэж тэр үед энэ Бурхан Буддагийн дагшин газруудыг бол одоо сэргээн засварлаж босгосон байдаг. Тэрний нэг нь бол Кушинагар хийдийн хотод ирээд тэр одоо Бурхан багшийн нирваны цэцэрлэгт ингээд очиход бол Бурхан багшийн хэвтээ одоо нирванд орж байгаа дүрийг бүтээсэн Бурханы баримл байгаа. Тэр бол бүр 11-р зууны үед одоо бүтээсэн гайхамшигтай сайхан баримл байдаг. Гадуур нь ингээд тэр 56 оны босгосон тэр сайхан одоо хамгаалсан сүм хэд байгаа. Тэнд ороод ингээ мөрөхтөө та бол өөрөөр хэлбэл энэ газар Бурхан Будда нирванд орсныг 35 настайдаа гэгэрлийн хотгийг болон Анапана Випашана бясалгал хийсээр одоо гэгэрлийн хотыг болон гэгэрээд 45 жилийн турш өдөржин шөнжин зөвхөн шөний дунд хагасл хэвтэж бие амраадаг. Бусад үед нь бол одоо бусад амьтны төлөө өдөржин шөнжин одоо хүн хийгээ Тэнгэр Брахма нарыг гэгэрэл хөтлсөөр 45 жилийн турш одоо ном сургаалаа альцсаар байгаад 81 нас өдөртөө нирвандыг үзүүлсэн газараа. Тэгэхээр энэ газар бол тэр агуу гайхамшигтай хүний ач тусыг санаж мөргөн залбирч бясалгал хийх хэрэгтэй. За тэгээд энэ бурхны одоо тэр баримлыг ингээ тойроод ингээ харахад бол үнэхээр яг Бурхан багш яг өөрөө биеэрээ лагшингаараа одоо хэвтэж байгаа юм шиг гайхамшигтай сайхан санагддаг. Яагаад гэвэл тэр бурхны бие лагшинд байдаг тэр гайхамшигтай шин чанар 32 лагшин шинж тэмдэг тийм ээ 80 найргийг бол тэр баримл бол агуулсан юм шиг гайхамшигтай. Тэгээ тойроод ингээ явж байхдаа толгооныхан одоо тэргүүнийхэн байж байгаа тэр ус нарын байдлууд тэгээ нүүрс царайны тэр байдлууд за тэгээ тэр тойроод явахд бол хөл өлмийнхэн одоо дээр нь байгаа номын хүрдний одоо байдлууд ер нь одоо гэгэрсэн одоо Бурхан болон гэгэрч байгаа хүн бол 32 шинж тэмдэгтэй байдаг. Тэрний нэг нь бол одоо гарын алга хийгээ хөлийн өлмий дээр нь бол 1000 хийгээс бүхий номын хүрд ингэж байнга эргэлдэж байдаг. Тэргээд алхаад явхад бол шаардлагатай үедээ хүнд хэрэгтэй гэж бодсон үедээ бол тэр мөрөн дээр нь бол тэр 1000 хийгээсийнх нь мөрөн үлддэг байсан. Тэгээд Бурхны бас нэг шинж тэмдэг нь бол Бурхны одоо гэгэрх бол 32 шинж тэмдэг хэлэх юм дотор бол одоо өлмий нь бол тэв тэгшхэн байдаг. Асар буянтай хүний өлмий бол тэв тэгшхэн байдаг. Ихэн хүний хүмүүс бол хотгор байдаг шүү дээ. Бурхны бол тэв тэгшхэн байдаг. Энэ шинж тэмдгийг та бүхэн хараад бас мөргөж өлмийд нь мөргөж залбирч байгаа үед тэр мөргөж залбирч тэр утгыг ойлгож номын хүрд эргэлдэж байгааг харах хэрэгтэй. Дээрээс нь тэр одоо өлмийн тэв тэгшхэн байгаа нь бол бас 32 шинж тэмдгийнх нь нэг гэдгийг та бүхэн харах хэрэгтэй. За хоёр дахь нь тойроод ингээд мөргөж явж байхад бол яг Бурхан багшийн баримлын доот талд нь бол Бурхан багш хамгийн сүүлчийн шав болох Субадра гэмээх архантын одоо баримл байж байгаа. Нэг талд нь бол одоо уйлж байгаа эрэгтэй хүний зөрс байгаа. Нөгөө талд нь уйлж байгаа эмэгтэй хүний зөрс байгаа. Уйлж байгаа эрэгтэй хүн нь бол ананд юм. Ананд ягаад уйлсан юм бэ гэхээр Бурханнууд ингээд нирван дэрийг оцолж олон 25 жилийн турш Сүдэр методо хажууд нь байсан их агуу их багш нь нирван дээр үзүүлж яваад нь бол одоо гонхорч явуулсан. Дээрээс нь өөрөө гэгэрэлт хүрч чадаагүй Широтопоны хэвээрээ байсан. Учираас ингээд уйлж байсан. Тэр анандын дүр юм. Нөгөөд нь бол одоо бас Мала нутгийн принцесс энэ одоо дүрс байгаа. Тэгэхээр энэ бүхнийг хараа тойрон мөргөж залбирч утгыг ингэж яагаад гараа тойроод явахтал бол яг тэр сүмийн хойд талд байгаа тэр босгосон одоо тэр юу байгаа сувраг байгаа. Тэр суврагын дотор шинээр босгосон сувраг байгаа. Яг сүмийн хойд талд тэр суврагын нэг бол 56 онд босгосон сувраг. Тэрний дотор Бурхан багшийн нэрнээс лагшин шүтээний залсан сувраг учраас сайхан тойрч мөргөж залбирах хэрэгтэй. За тэгээ тэр Бурхан багшийн нэрвэн дөрөв үзүүлсэн тэр юуныг тойроод бол ингээд явхад бол маш сайхан эргэн тойр нь бол бас хуучны сүм хийд одоо бясалгалын хийд байсан тойроод сайхан тойрч мөргөж залбирч бясалгал хийж бас мөн нэг өдрийн бол завтаа бол нэг өдөр бясалгал хийх хэрэгтэй. Тэгээд зав муутай бол ядаж нэгээс 2 цаг бол бясалгал хийх хэрэгтэй. Тэр миний хэлсэн Анапана Випашана бясалгал. Анапана Випашана бясалгал хийсэн бол Анапана Випашана нинж бясалгалтаа хослуулаад одоо болж өгвөл өдөржин бясалгал хийх хэрэгтэй. Болохгүй хамгийн багадаа 2 цаг бол бясалгал хийх хэрэгтэй. Бясалгал хийж үзээгүй хүн бол Анапана бясалгал хийх хэрэгтэй. Ингэж үж энэ сайхан газарт ирсний ач тус мэдрэгдэн энэ газрын сайхан энерги эрч хүчтэй мэдрэгдэж одоо та сэтгэлийнхээ амар амгаланг олоход юм тэгснээр агуу их буян болдог юм учиртай. За тэгээд эндээс одоо Бурхан багш энэ газар бол нирван дэрийг үзүүлсэн. Нирван дэрийг үзүүлэхэд зүйлсний дараа бол одоо Мала юуны Чакравартын хааны ёсоор бол Чандарлан
чандралсан байгаа. Тэр нь бол одоо яг бурхан багшийн нирван дээр үзүүлсэн энэ одоо сургунаас одоо холгүй ойрхон нэг 2 км-ийн зайтай бол тэр одоо яг бурхан багшийн одоо нирван дээр үзүүлсэн дараа бие лагшин гин чандралсан газар байгаа. Тэр газар очиж мөн сайхан мөргөж залбирч тэр бурханы одоо амьдралын сүүлчийн мөчөд одоо ямар гайхамшигтай байсныг санаж хүн төрлөختний төрөө амьдралын сүүлчийн мөч одоо яг нар уны одоо цацрыг хамгийн эхний цацрыг гаргахад л одоо амьсгал хураах тийм мөчөд ирэх үед Суббадра хэмээх тэр одоо 80 одоо 120 настай өвгөнд одоо бясалгал зааж тэр хүний гэгэрэл хүргээд тэгээ нирванд орж исэн. Энэ гайхамшигтай хүнийг одоо арч усын санаж одоо мөргөж залбирч бясалгал хийж арц хүч өгөөлж тийм ээ зул өргөж одоо буян хураах хэрэгтэй. Тэгээд мөн энэ сайхан дагшин газар ихтэй сэтгэлээ сайхан одоо инэрлэр тийм ээ хайр инэрлэр үрсэн баярлан баяссан ямар нэгэн байдал уурлан уцаарлсан хямарсан байдалтай байж болохгүй. Энэ бас мөн дагшин газар ихтэй 5 сахил сахиж байх хэрэгтэй. Энэ хаалган дотор ямар нэгэн байдлаар одоо архиух, тамхи татах тийм ээ хоорондоо ямар нэг муу харьцахгүй байх хэрэгтэй гэдгийг сайн санах хэрэгтэй. За тэгээд тэр бурхны нирван дээр үзүүлсний дараах тэр бурхны одоо чандралсан тэр газар очиж мөн мөргөж залбирч бясалгалт хийж өнгөрөх хэрэгтэй. Мөн тэгээд дараас эндээс бол бас мөн холгүй одоо нэгэн газар байгаа. Тэр бол одоо Бирмийн чөдө жижигхэн одоо бурхан багшийн одоо баримл барьсан нэг жижигхэн газар байгаа. Тэр нь бол тэр маалаачуудын одоо ордон байсан газар. Тэр ордонд бол бурхан багшийн одоо чандралсны дараа үлдсэн тэр одоо лагшин шүтэн маш гайхамшигтай тэр нирваны энергийг үнэхээр агуу юм хүн байсан. Энэ хүн бурхан болон гэгэрсэн хүн байсныг илэрхийлэх асар их тийм бурханы шин чанарын агуу тэр нирваны сайхан энергийг агуулсан тэр нирван одоо лагшин шүтэн үлдсэн. Тэр лагшин шүтэнийг нь бол одоо тухайн үеийн 8 их хаадуудад хувааж өгсөн тэр газар байдаг. Тэр газар мөн очиж цаахан мөргөж залбирч хөнтөлө зөөлж ингэж өнгөрөх хэрэгтэй байгаамаа. Ингээд та одоо Кушинагаар тэрж мөргөж залбираад одоо дуусахгүй одоо мөн Кушинагаар хотоос ингээд цаашаага 30 км-ийн одоо зайтай явхад бол Пава хэмээх хот байгаа, жижиг хот байгаа. Пава хэмээх жижиг хотод очих юм бол тэнд нөгөө бурхан багш одоо нирванд оруулахаас өмнө одоо тэр Кушинагаар руу ирж явах үед хамгийн сүүлчийн хоол зооглосон газар байгаа. Тэр Павагийн тэр газарт байгаа одоо ч гэсэн нэг хуучны суурганых нь одоо үлдэгдлээс гадна тэр нөгөө тэр Пава хотод амьдарч байсан одоо баян хүн одоо алтны дархан баян хүн байр бурхан багшд одоо хоол өргөсөн байдаг. Бурхан багш тэр хоолыг нь зооглоод тэр үе тэр хоолноос шалтгаантайгаар бол би асар их өвдөх болсон. Тэндээ нэг өдрийг өнгөрөөгөөд тэгээд одоо Кушинагаар тэр нирванд үзүүлсэн байдаг. Тэгэхээр тэр Павад бол тэр бурхан багшийн хамгийн сүүлчийн хоол зооглосон тэр газар тэр нөгөө баяны амьдарч байсан ордны бол тойр одоо хүртэл байж байгаа. Тэнд бас очиж бурхан багш хамгийн сүүлчийнхэн одоо хоолыг зооглосон газарт бол хүндтгэл үзүүлж мөргөж залбирч явах хэрэгтэй. Тэгээд тэндээс Кушинарагаас цаашаа тэр Павагаас цаашаа яваад ингээд Вэшали гэдэг хотын руу явах замд бол одоо Вэшали хотоос гараад нэг 45 км-ийн зайтай бол Кесария гэмэх их алдартай том суурга байгаа. Кесаригийн алдарт энэ суурганд бол 2 одоо гол үлдсэн одоо гайхамшигтай үйл явдал болсон. Нэг нь бол бурхан багш энд одоо энэ орчинд амьдарч байсан одоо Каламагийн одоо тосгоны хүмүүсэд ард иргэдэд бол алдарт Калама хэмээх судра айлтсан байдаг. Тэр судрын одоо гол асуудал нь юу вэ гэхээр Каламочдын асуусан асуулт юу гэхээр манай энэ тосгонд олон шашны янз бүрийн одоо лам хуургууд ирэх юм аа. Лам хуургууд эрдэм мэрэгэн хүмүүс ирэх юм. Эрэхтээ өөрийнх нь шашныг одоо хамгийн дээд нь бус шашин нэг юм уу? Миний шашныг дагвал одоо хамгийн дээд нь арч тустай цам буянтай болно. Өөр шашны дагвал чи одоо тамд очно гэх юмээр өгөөлөх ч юм уу. Одоо өөрийнх нь өөрт нь өгсөн өглөө өгөх юм бол их лив буян болно. Бусад одоо шашныханд өгсөн өглөөнд бол нүгэл болно гэх юмээр өгөөлөх юм аа. Бид нэр алийг нь одоо зөв гэж бодох вэ? Алийг нь буруу гэж бодох вэ гэж ингэж асуусан. Тэгтэн бурхан багш одоо алдарт Калама судраа айлцсан. Тэрний юу гэхээр юмыг биеэрээ тулж мэдэж учир шалтгаанаар тунгаагаад өөрөө биеэрээ тулж мэдэж туршлагаараа мэдсэн үедээ л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Түүнээс биш эртний судар номонд гардаг гэдгээр хүлээн зөвшөөрч болохгүй. Эртний одоо өг дээдсэм нь энийг шүтэж ирсэн юм а гэдэг шүтэж ирсэн юм. Өг дээдсэм нь бас биднэрт ингэ сургасан юм гэдгээр шууд хүлээн зөвшөөрч болохгүй. Амин багш минь айлтсан гэдгээр хүлээн зөвшөөрч болохгүй. Эсвэл тэр сургаалыг айлдж байгаа хүн маш их сайхан эрдэмтэй мэрэгэн хүн байна гэдгээр нь хүлээн зөвшөөрч болохгүй. Харин
өөрөө учир шалтгаанаар нь тунгаан үзээд тийм ээ шинжлэх ухааны үндсэлтэй эсхийг нь тунгаан биеэрээ туулж мэдснийхаа дараа л хүлээн зөвшөөрөх хэрэгтэйгээс гэдгийг агуулсан. Энэ бол тэр тухайн үеийн энтхийн шашны одоо олон урсгал хүлээсэнд баригдсан, шашны зан үйлд баригдсан одоо ийм цаг үед бол одоо бурхны айлтсан сургаал ном бол одоо гайхамшигтай байсан юм аа. Яагаад гэвэл ихэнх одоо тухайн үеийн хүмүүс бол чи надад итгэх хэрэгтэй, сүзэглэн бишээр намайг одоо хамгийн одоо гайхамшиг авралаа гэж бод. Тэгээд тэгэх юм бол би чамайг аварна гэж ингэж одоо сүзэг бишрэлийн эрхэнд тавьдаг байсан бол бурхан бол одоо алтыг харангуйтаа та шууд итгээд авчигдгүйтэй адил алтыг шарж үзэж байж үнэхээр алт мөн үү гэдгийг чанарын шин чанарынхан давж үзэж дараа нь алтыг алт байна гэж худалдаж авдагтай. Яг адилхан одоо энэ хин одоо нэгэн сургаал ном айлтгад тэрийг үнэхээр зөв байна уу буруу байна уу гэдгийг тунгааж үзэж биеэрээ туулж мэдчихэж одоо цагтаар бодит үнэн байна уу гэдгийг мэдсэн үедээ хүлээн зөвшөөрсөн. Алдарт каламаа судрыг айлтсан гайхамшигтай газар юм аа. Тийм учраас алдарт каламаа судрыг айлтсан хүн төрлөختний одоо оюуны одоо ямар нэгэн шашны хүлээснээс чөлөөлсөн одоо үнний замаар явахыг одоо уриалсан ийм гайхамшигтай зүйл болсон газар юм аа. За тэгээд энэ Кесари сурганы бас нэг өшөө нэг онцлог нь бол бурхан багш одоо ингээд 81 нас өдрийг зооглоод за тэгээд 3 сарын дараа Нирванд орно гэдгээ зарлаад тэгээд энэ одоо бурхан багш одоо Вайшали хотоос заларна явж байгаад энэ Кесари сураг байгаа газар бол хөрөлцөн ирсэн. Энэ хөрөлцөн ирэхэд Магада улсын ард иргэд Вайшали хотын ард иргэд олоола бурхан багшийг дагаж одоо Нирванд дөрөг орох гэж бурханы салж чадахгүй ханаас олон мянган хүмүүс бол дагаж явсан. Тэгтэн бурхан багш тэр газараас одоо та бүхэн буцах хэрэгтэй. Одоо би ингээд эндээс ингээд явнаа цаашаа та нар явах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр тэр газараа одоо айлцсан. Тэгэхээр хүмүүс нь явахгүй байх үед бурхан багш яасан хөр өөрийнхөө бадар аягыг анх Нирванд бурханы хотыг болон гэгээрээд одоо анхны тэр одоо хоёр одоо худалдаачин ирж хоол өргөх үе тэр хоолыг идэх гээд одоо бадар аях хэрэг бол хойд бол энэ дөр тэнгэрийн бэлэлсэн тэр гайхамшигтай 3 төрлийн одоо бадар аягуудыг нэгтгэж хийсэн тэр бадар аягаа бол энэ олон жил хэрэгэлсэн. Бадар аягаа тэр бүхэнд өгөж явуулсан. Ийм түүхэн газрыг тэмдэглэж Личевийн хаан тулсынхан босгосон энэ агуу гайхамшигтай суурга юм аа. Одоо харагдаж байгаа байдал нь бол одоо нураасны дараач гэсэн ийм өндөр гайхамшигтай суурга байгаа нь бол гайхамшигтай. Энэ газар ирж бас тэр бурхны тэр гайхамшигтай айлсан сургаал номыг хамгийн эцсийн мөчөд одоо тэр олон ард иргэд одоо бурхныг хайрлан дагаж явсан. Тэгээд тэндээс буцаж илгээсэн бурхны одоо бадар аягаа явуулсан тэр түүхүүдийг санаж бас мөргөж, бясалгал хийж, залбирч, цэцэг өргөж, арц хүч өгүүлж, тийм ээ, зул өргөж энэ сайхан газар сайхан буян хураах, сэтгэлээ ариусгаж, баясгаж, буян хураах хэрэгтэй газар юм аа. За ингээд энэ алдарт гайхамшигтай Кесари сурган та мөргөж залбирсныхаа дараа эндээс цаашаа 45 км явах юм бол эртний Личевийн хаан тулсын нийслэл Вайшали хэмээх гайхамшигтай хотод хүрэлцэн ирнэ. Энэ Вайшали гэдэг хот бол бурханы амьдралдаа олон түүхээр холбогдсон гайхамшигтай сайхан хот байгаа. Тэгэхээр энэ бол эвхээр бурхан багш гэрээс гараад 29 настайдаа гарч үнний эрэлд гараад явж явах үед өргөлбөл одоо гэгэрэлд хөрөх, мөнхийн амраа ууланд хөрөх тэр аргын хайн явсан. Тэгээ тэр явж явах үед энэ Вайшали хотод ирээд Алар Калам, Уддакрам Пудар хэмээх нэртэй энэ нутгийн хоёр мундаг агуу арштай уулзаж тэр үеийн хиндүү шашнтууд бол хоёр чиглэлээр бол ажилладаг байсан. Зарим нь бол шууд одоо бясалгал хийж гэгэрэл юуны самадид орж тэгээс тэр самадид хөрснээр бол Брахма ертөнц төрн тэгээд мөнхийн амраа болонд хөрнө гэж итгэж бол самади бясалгалаар одоо практик бясалгалыг хийхд бол анхаардаг байсан нэг тал байгаа. Нөгөөх нь болохоор шашны зан үйл гал мал тахих тэргүүтээ ведийнхаа судруудыг уншаад одоо шашны зан үйл эрхэлж ингэж амьдэрдэг. Тэрийгээр тэгснээрээ тэр гал тахих тэргүүтэнд одоо жинсрэг байнга өргөх тэргүүтнээрээ бол тэнгэрүүдэд баясгаж тэнгэр баясгаснараа бол тэр Брахма тэнгэртэй уулзаж Брахма тэнгэрийн тэр ичүүдийг хүртэж одоо гэгэрэл хүрнэ гэсэн ийм үзэлтэй ийм хоёр урсгалаар бол хиндүү шашны одоо юу явагддаг байсан. Бурхан багш бол тэр өөрөө тэр 29 нас хүртэл Ведийн бүх сургаал номуудыг үзэж судалж тэр шашны зан үйлүүд ямар ч хэрэггүй болохыг биерээ туулсан хүн учраас тэр ямар ч ач тус хөрөхгүй тэр бол хизээч гэгэрэл хөрөхгүй гэдгийг мэдчихсэн учраас шууд одоо тэр бясалгал хийж ижил гэгэрнэ гэдэг. Бясалгал хийж ижил сэтгэлийн гүн рүү нэвтэрч ижил одоо үйлээр устгах гэдгийг одоо бодож ойлгосон учраас тэр хоёр одоо агуу аршаас 7 дахь 8 дахь одоо самадыг заалгасан. Тэгээд одоо анх одоо
Дэвэн гар бурхантай уулзтал одоо 7 дахь 8 дахь самуудад төрсэн хүн байсан учраас маш богинохон хугацаанд нэг өдрийн дотор тэр шатанд хүрсэн. Тэр шатанд хүрээд одоо гэгэрэлд хүрч чадаагүйгаа ойлгосон. Тэгэхээр бол Вэшалийн энэ гайхамшигтай хот бол тэр анх гэрээс гарахдаа уулзсан одоо 7 дахь 8 дахь самуудыг заалгасан тэр агуу арш нартайгаа уулж исэн хот байгаа. Мөн бурхан багш гэгэрэл хүрснийхэд дараа Вэшалийн хотод бол одоо тухайн үед одоо өөрийнх нь гэр нутагтаа очиод буцаад одоо Вэшалийн хотод ирээд энэ одоо Вэшалийн хотын тэр Кокутарама хэмээх гайхамшигтай сайхан хийдэд ингээд заларч байгаа үед одоо бурхан багшийн одоо асарч өсгсөн ээж нь одоо Махапражапати Готамай тэргүүтээ 500 шага бүсгүүчүүд бурханыг дагаж явсаар ирсэн. Тэгээ энд ирээд одоо бурхан багшаас Анандаар дамжуулаад Анандын одоо нэргэн ухаанаар одоо ашуусаар бурханаас бол анх удаа эмэгтэй хүмүүсийг лам хуург болгох эрхийг бол бурхан багш өгч байсан ийм тоохон газраа. Тэгэхээр Вэшалийн энэ хот бол одоо эмэгтэй хуургуудын хувьд бол маш их чухал газар. Энэ л газар хүн төрлөختний түүхэнд анх удаага эмэгтэй хүн бурханы ариун номыг эрэгтэй хүмүүстэй адилхан хүртэх эрхийг олсон ийм гайхамшигтай газар юм аа. Тэгээд лам хуург болох эрхийг нээсэн ийм газар. Энэ газар одоо бурханы асарч өсгсөн Махапражапати Готами битгэл өөрийнх нь одоо хан хөвгөн байхын эхнэр Яшууд хараа хүртэл бас минь лам хуург болж одоо номын замаар явж одоо яасан газараа. Тэгэхээр Вэшалийн хот бол ийм гайхамшигтай. Дээрээс нь одоо бурхан багш бол гэгэрснийхаа дараа бол асар олон удаа энэ Вэшалийг энэ гайхамшигтай хотод хүрэлцэн ирж одоо асар олон борооны хамгийн миний мэдхээр хамгийн наадтай бол 4 удаагийн борооны удирлыг энэ Кокутарама хийдэд бол өнгөрөөж исэн тухай сударт гардаг. Ганжуурын асар их Пали ганжуурын тэр олон судрууд 84,000 судруудын бас нэлийн ихэнх нь бол энэ газар айлтсан. Борооны удирдал өнгөрөхөөс гадна борооны удирдлын бусд үед ч гэсэн ингээд бурхан багш номын айллаар очиж олонтаа энэ Вэшалийн хотод Личэви нарын энэ нутагт ирж ном сургаалаа айлтсан гайхамшигтай сайхан газар юм аа. За тэгэхээр энэ газар мөрөхөөр ирэх юм бол Анандын сувраг байж байгаа. Анандын суврагнаас гадна одоо тэр Кокутарама хийдийн тойр байгаа. Тэгээд тэр дотор Ашок хааны босгосон гайхамшигтай сайхан сувраг байгаа. Ашок хааны босгосон одоо баг нь байгаа. Тэгээд энэ Ашок хааны босгосон одоо энэ багнууд дотроос ихэнх нь бол ингэж нурааж одоо хугалж нурааж ингэж эвдэж хэмхэлсэн одоо зүйлүүд бол байгаа. Харин энэ Личэвийн одоо чуудын босгосон энэ тэр Ашок хааны баг нь бол одоо хүн төрлөختийн түүхнээ яг Ашок хаан 2300 жилийн өмнө ямар маягтай босгосон яг тэр маягаараа хамгийн орой дээр гайхан үзэсгэлэнтэй сайхан тэр арслангийн дүрийг агуулсан. Тэгэхээр энэ нэр нь Ашок хааны баган дээр байгаа арслангийн дүр бол та нар сайн ажиглавал арслангийн дүр бол тийм аимшигтай архирсан догшин арслангийн дүр байдаг бол Ашок хааны босгосон арслангийн дүрүүд бол маш амгалан сүрдлэг гайхамшигтай нь бол одоо арслангийн сүрхөж Аратны хааны сүрхөж байдаг боловч маш тийм амгалан арслангийн дүр. Тэгээ догшин байдал нь арилсан. Догшин ашааг байж байгаад номын их ашааг болсон. Одоо болсон тэр одоо хааны дүрийг бол илэрхийлдэг гайхамшигтай дүр. Дээрээс нь арслан бол одоо бурхан багшийн овгийн одоо шагийн овгийг бол бас арслангийн овгоор бол илэрхийлдэг. Тэгэхээр энэ байгаа энэ Ашокийн баган дээр байгаа арслангийн энэ бол 2300 жилийн өмнө ямархаа босгосон тэр чигээр ганцхан одоо эвдэрч хэмхрээгүй яг оригинал байгаараа үлдсэн ганц суур юу энэ байгаа. За энд байгаа Анандын суургыг бас та бүхэн тойрч мөргөж залбирч бясалгал хийж өнгөрөх ёстой. Ягаад гэвэл энэ бол Ананд бурхан багштай бол нас яцсан байсан. Одоо бурхан багш 81 настай нас өдөр зоглоод нирван дээр үзүүлээд тэгээд тэрнээс хойш удалгүй Ананд бол архан тулан гэгэрсэн. Архан тулан гэгэрээд Махакашап нирван дээр орсны дараа бол Ананд бол ерөнхийдөө бол бурханы үүргийг гүйцэтгэж бол одоо тэр бурханы сургаалыг дагагч нарыг бол удирдах байсан. Тэгээд энэ Анандын өөрийнх нь эрдэм мэдлэг гайхамшигтай. Тэгээд Анандын байгаа тэр одоо байдал нь бол арт түмэн Ананд их хайртай байдаг байсан. Тэгээд Ананд бол яг бурхан багштай яг адилхан Ражгирийн Велованд байж байх үед 120 нас өдөр зооглох үед бол нирван дээр орно гэдгээр зарласан байгаа. Тэгээд зарлаад яг бурхан багшийг нирван дээр орно гэдгээр задлаад одоо Велованд хийдээс гатлаад гараад одоо Вэшалийн хотын зөв явсан тэр замын дагуу Ананд бас явсан. Явж байгаад Велованаас хийдээс гараад Магад улсын нийс одоо газар нутгийг өнгөрөөд Магад нутгийн хязгаар болох Ган мөрөн дээр ирсэн. Ган мөрөн дээр ирээд Ган мөрнийг ингээд явж явах үед бол Ажаасадар хаан тэргүүт Магад улсын ард иргэд Ананд одоо нэрвэн дээр орохоор Вэшалийн хотын зүг явж байгааг мэдээд хойноос нь одоо нэхэж өөрийнх нь нутаг
нутаг оронд бол нэрвэн дөр үзүүлэхийг гуйхаар бол хойноос нь бол хөөсөн байдаг. Тэгээд Ананд яг ган мөрний голд завтай явж явах үед бол Магад улсын хаан Ажаасад руу олон мянган ард иргэдийн дэргэд нөгөө галын ган мөрнийхөө нөгөө өргөт ирээд Анандыг та наашаа ирж манай энэ газар нутагтаа нэрвэн дөрөж орохыг бол урьдсан байдаг. Тэгтэл Личевэ улсын хаан тулсынхан бас мөн ган мөрний нөгөө өргөт ирээд та наашаа ирнэ, та манай нутагт ирж нэрвэнд орно гэж ингэсэн. Инхээр бол Ананд бол ингээд нэг хоёрдуул байдалтай болсон. Хоёр нутгийн ард иргэд ямар хаад тэргүүтээ ямар их гайхам хүндэтгэж байгааг хараад хэрвээ аль нэгнийх нь нутагт очиод нэрвэнд орчих юм нөгөөд нь бол ингээд байдалтай хүнд байдалтай болох учраас яг өөрөө тэр ган мөрнийх нь байсан тэр газар заваа зогсоогоод тэгээ өөрөө огторгууд нисэж огторгууд завилан суугаад тэгээ өөрийнх нь биенээс гал элементийг гаргаж өөрийнх нь биеийг огторгууд чандарлаад тэгээ тэр чандарлаад дараа нь тэр өөрсдийнх нь бие лагшингаас үлдсэн лагшин шүтээнийг хоёр голын иргэдээр ингэж хоёр хаадын өлмөдөр ингэж буулгасан байдаг. Тэгэхээр энэ бурхан Анандын тэр лагшин шүтээнээс үлдсэн хэсэг нь Личевийн хаан тулсын юун дээр ирж унсныг бол Личевийн хаан тулсан авч Анандын суврагыг босгож залсан байдаг. Тэгэхээр Личевийн нийслэл Вайшалийн хотод та очихдоо энэ сувраганд бас ийм утгыг мэдэж Ананд гэдэг агуу гайхамшигтай хүмүүний ачаар бид бурханы сургаал нам ялангуяа ганжир бидний одоо хүртэл уламжилж ирсэн бол Анандын ач хавьяаг санаад дурсаж мөр гэж зайлбарч бяцлал хийж энэ сайхан газар ирсэн энэ түүхийг энэ бурханы амьдралтай холбоотой маш сайхан ариун дагшин газар. Дээрээс нь бурхан багш бол хамгийн сүүлчийн удаа нэрвэн дөр үзүүлэхээр Личевийн хаан тулсаас гараад ингээд явж явах үедээ эргэж Вайшалийн хот руу хараад Ананд чи хараач Личевийн хаан тулсын Вайшалийн хот хичнээн үзэсгэлэнтэй сайхан харагдана гэж уулгалдан бас өгүүлж байсан. Ийм сайхан газар та бүхэн бас ирэх үедээ мөргөж залбирч тэр сайхан үйл явдлуудыг санаж бяцлал хийж буюу хураах хэрэгтэй. Личевийн хаан тулсын энэ сайхан Вайшалийн хотод та мөргөж залбирч аялаа хийснийхаа дараа энэ газараас яваад аянда Наланда хэмээх эртний бурханы шашиндны их сургууль гэдгээр нь бол дэлхийд алдартай энэ сайхан газар байгаа. Тэгвэл бурханы үеийн үйл явдал, бурханы үеийн бурханы шавнартай холбоотой бол гайхамшигтай сайхан түүхэн Наландрын хийдтэй холбоотой байдаг. Наландрын хийдийн энэ бол бурханы тэргүүн шав Шариб Буддагийн мэндэлсэн газар юм. Мөн Шариб Будда яг энэ газар байсан өөрийнхөө ордонд, өөрийнхөө гэрт мөн яг мэндэлсэн тэр өрөөндөө бол хамгийн сүүлд бол энд ирж нэрвэн нэрг үзүүлсэн. Бэлгүүнээр бурханы дараа ордог энэ алдарт бэлгүүний гайхамшигт их мастер Шариб Будда хэмээх архантын мэндэлсэн нэрвэн дөр үзүүлсэн энэ газар яг энэ Наландрын хийдийг босгосон байгаа нь бол энэ оюуны тийм гайхамшигтай чухал их сургууль тийм ээ эрдэмтэн мэрэгд үүссэн чухал газар бол сүүлд бол сургуулсан юм а. Тэгэхээр энэ Наландрын хийдэд ирээ та бүхэн бурханы тэргүүн шав Шариб Буддагийн мэндэлсэн газар юм а. Тэгээд яг энэ газар байсан ордон дотроо мөн өөрийнх нь мэндэлсэн өрөөнд дотроо тэр агуу их бурханы оюун бэлгүүний оргил болсон тэр гайхамшигтай тэргүүн шав Шариб Будда энэ газар нэрвэн дөр оруулсан газар гэдгийг бас бодож тэр түүхэн үйл явдлуудыг бас судлаж гуглаар бол хайгаад аянда бүх түүхэд нь гарна. Тэгэхээр сайхан судлаад энэ газар ирж мөргөж залбирахтаа бол суур нь бол энэ бурхан багшийн шав Шариб Будда мөн бурхан багшийн судар гардагдаар бол бурхан багш ингээд энтхийн Магада улсаас ингээд номын аяллаар ингээд Вайшалийн хот руу ч юм ийш тийшээ явахдаа энэ Наландрын хийдийн энэ газар ирж тухайн үед бол энэ газар заавал өдрийг өнгөрөөж энд бяцлал хийж ном сургаал айлдаж өөрөөр энд бол бас их тодорхой цаг хугацаа байнга хоёр тийшээ явах болгонд энэ заавал өдөр өнжиж хонож өнгөрдөг байсан юм чухал газар юм аа. Тэгэхээр магадгүй бурхан ирээдүйд ямар их гайхамшигтай оюуны оргил болсон гайхамшигтай эрдэмтэн мэрэгд төрж гарах энтхийн агуу 84 их шидтэнгүүд нагарж байна асан гэх тэргүүтэй эрдэмтэн мэрэгд ирээдүйд гарч дэлхийд даяар бурханы сургаал номыг гайхамшигтайгаар түгээн дэлгэрүүлэх газар болохыг бол мэдчихсэн учраас тэр газрыг бас ажиллаж ирсэн юм түүхтэй юм газар юм аа. Тийм учраас энэ газар ихтэй яг суур үндсэн болох бурхан багш яагаад энд тэр олон удаа энд ирж бяцлал хийжсэн газар юм байна. Олон сургаал ном айлцсан газар юм байна. Дээрэс нь бурханы тэргүүн шав бэлгүүний оргил болсон Шариб Будда мэндэлсэн газар мөн нэрвэн дөр үзүүлсэн газар энэ агуу их сургууль байгуулагдаж манай эртний 4-р зуунаас эхлээд 12-р зуун хүртэл оргил үедээ олон мянган эрдэмтэн мэрэгдийг гаргасан 10 ухаан
одоо ухаанд сургаж байсан энэ гайхамшигтай газар манай Монгол эрдэмтэд бас эртээр үед одоо эрдэмтэй лам хөөргүүд маань одоо Бадар аяга аваад хавчгаа өөрөөд энэ газар ирж сурч бас энтхийн эрдэмтдийн хэлж байгаагаар бол Монгол одоо зарим эрдэмтэд хаяа бол энэ их сургуулийн хамт болж байсан түүх бол байдаг тухай ярьдаг. Тэр талаар бид нар судалгаа хийж тэр бол тогтоох хэрэгтэй. Тэгэхээр бол энэ газар ирэхдээ энэ түүхийг мэдэж сайхан явж хүндэтгэл зөөлж энэ газар тал мөргөж залбирч одоо бас мөн бяцлал хийж энэ газрын ач тусыг санаж одоо буюу хурааж авах хэрэгтэй. Наланда хийдээс цаашин та аялал Эртний энтхийн Ражгир гэдэг хэмээн хотод ирнэ. Эртний энтхийн Ражгирийн одоогор бол Ражгир, эртнээр бол Ражгаха гэдэг нэртэй байсан. Ражгахад нь хааны одоо ордон хааны гэр гэсэн нэртэй юм аа. Энэ бол эртний одоо Бурхан багшийн үеийн Магада гэдэг хаан тулсын нийслэл байсан гайхамшигтай хотод та бүхэн ирнэ. Энэ хотод ирэхдээ хамгийн түрүүнд та бүхэн энэ улсын хаан Бимбисар гэдэг хаан Бурхан багшд бэлгэлсэн Веловон гэдэг хийдээр бол мөргөж явах хэрэгтэй. Энэ Веловон хийдэг гэдэг нь бол Бимбисар хаан Бурхан багшд анх амласныхаа дагуу гэгэрлийн хотын болсныхаа дараа хамгийн анх бол Магад улсын нийслэл ирж Бимбисар хаантай уулзаад Бимбисар хаан бол энэ сайхан цэцэрлэгийг одоо Бурхан багшд бэлгэлж энэ Бурхан багш анхныхаа борооны улирлыг бол энэ борооны улирлыг энд өнгөрөөж өөрөөр хэлбэл хүн төрөлхтний төвхөнд Бурханд барьсан хамгийн анхны бяцлаглалын хийд нь бол Веловон хийд юм аа. Энэ хийдэд бол асар их олон Бурханы тэргүүн хоёр шав Шарипудра Махамугалана алдарт шав Махакашапа Махакатяин та минь эмэгтэй агуу их ховрог Кема тэргүүтээ минь Бурхан багшийн өөрийнх нь одоо хүү Рахул хүртэл бяцлал хийж гэрсэн олон гайхамшигтай үйл явдал болж исэн гайхамшигтай хийд юм аа. Энэ хийдийн туйраас бол одоо ганц үлдсэн бол тэр үеийн одоо хүмүүс лам хургууд усанд ордог байсан. Тэр усан санал одоо үлдсэн байна. Бусдууд нь бол одоо яг одоо хуучин байсан туйруудаас нь ихэнх юмэлдээгүй шинээр цэцэрлэг маш сайхан цэцэрлэг бол үүсгэсэн байна. А шинээр үүсгэсэн энэ цэцэрлэг нь магадгүй яг Бурхан багшийн үед ямар гайхамшигтай үзэсгэлэнтэй гоё цэцэрлэг байсан тухай сударт гардаг та яг адилхан хийсэн боловч эртний туйрын одоо байсан тэр сүм хийдийн туйруудаас огтхон ч үлдээгүй байсан бол жоохон очид дутагдaltaй гэвч энэ бол Бурхан олон одоо борооны улирлыг өнгөрөөж олон мянган хүмүүсийг гэрэл ариуслал хөдөлж байсан алдарт шав болох Шарипудра Махамугалан Махакашап Махакатяин тэгээ Кема тэргүүтээ мундаг эрдэмтэй шав нартайгаа уулзсан газар дээрээс нь Бурхан өөрийнх нь хөвгүн одоо Рахул энд Бурханаас ном сургаал сонсож гэгэрэлд хүрч байсан ийм сайхан газар. Энэ түүхэн газар та ихтэй энэ Веловон хийдэд бол мөргөж залбирч бяцлал хийж болж өгвөл сайхан нэг өдрийг бяцлал өнгөрөх ихтэй ийм чухал газар юм аа. За Веловон хийдийг энд ирээд энэ газрыг мөргөж залбирсныхаа дараа та бүхэн бас мөн энэ Ражгир хотод бол одоо юуны Бимбисар хааны ордон байсан газрын туйр бол байгаа. Тэр газар бид нэр очиж бичлэг хийж одоо үлдээсэн байгаа. Тэр дүрсийн дагуу та бүхэн хараа тэр газрыг бол олж очиж бас өмнө Бимбисар хаан Бурхан багштай анх уулзахдаа тэр ордондоо залж авчихдаа сууж исэн суудлын хүртэл байж байгаа. Тэр газрыг бол та бүхэн мөргөж залбирх хэрэгтэй. Мөн Бурхан багш одоо Бимбисар хааныг бол сүүлд хүү Ажаашад руу одоо Девдатын одоо хор нөлөөнд орж эцэг хааныгаа одоо хаан ширээнсэн буулгаж шоронд хорсоор байгаад одоо өхүүлсэн тэр шоронгийн туйр одоо хүртэл байж байгаа. Тэр газар очиж бас мөн одоо тэр агуу гайхамшигтай Бимбисар хааны ач тусыг санаж тэр хүн Бурханы сургаал номыг дэлгэхэд үзүүлсэн хувь нэмрийг санан дурсаж бас тэрэнд бол хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй. Мөн тэндээс бол та хүн бас явж одоо Бурхан багшийн ихэнх одоо юуныхаа сургаал ном айлдаж байсан алдарт Гижжакута хэмээх уулны оройдор байгаа Гижжакута гэдэг нь одоо гар чууны чуулсан газар гэсэн. Тэр газар бол Бурхан багш одоо өдрийн цагаар өдрийнхөө хоолойг зоогсныхаа дараа тэр газар очиж одоо ном сургаал айлдаж олон шав нартай ялангуяа их хөлгөний бол одоо Прага Паримета бэлгүүний их судрыг айлдсан гайхамшигтай газар. Бас өмнө Бурханы одоо 3 их хувргуудын чуулган болсон. Тэр их хувргуудын чуулган болж шөнийн 15-ны одоо сар шүнжин ном сургаал айлдаж Тэнгэр брахманаар 10,000 ертөнцийн Тэнгэр брахманаар цуглаж одоо агуу одоо гайхамшигт судрыг айлж исэн тийм газар юм аа. Тэнд бас мөн очиж сайхан бяцлал хийж яг тэр Бурхан багшийн асан Гижжакутын тэр одоо юунаас гадна хажууд нь бол Бурхан багшийн шавнар Ананда Махакашап
Тэгээд Шари Будар тэргүүтний бяцлаж ясан агуу бол байж байгаа. Тэнд очих хэрэгтэй. Мөн Ражгир хотод Бурхан багш одоо заларч байх үед Маха Кашяп хэмээх алдартай шавь нь бол голдуу агууд бяцлагдаг байсан. Тэр агуу нь бол одоо хүртэл юуны Ражгир хотын халуун осон аршаан байгаагаас дээшээ жоох ингээд алхаад явхад бол Маха Кашяпын бяцлаж ясан жижигхэн агуу одоо хүртэл байж байгаа нь бол гайхамшигтай юм аа. Судар дээр бол Маха Кашяпын амьдралдаа яг энэ агуудаа бяцлал хийж байгаад тэгээд Ражгир хотоор заларч байх үед болж исэн осор олон түүхэн үйл явдлууд болж исэн гайхамшигтай газар юм а. Тийм учраас тэр Маха Кашяпын агуудаас очиж мөргөж залбирч бяцлал хийх хэрэгтэй. За Маха Кашяпын агуугаас дээшээ уулуу руу дахиад тодорхой хэмжээнд авираад яваад тэгээд тэр дээр нь байгаа тэр хинд вишний энтерний суурга сүм хийд байгаа. Тэрнээс доошоо буугаад ингээд яхад бол алдарт бол Статапаны агуу гэж одоо агуу байгаа. Тэр агуу нь бол Бурханы нэрвэн дээр орсны дараа бол Маха Кашяп Ананд хэмээх анхны Бурхан багшийн одоо 500 Типатака 3 сав аймгийн тэр чигтэн цэйлсэн 500 архантууд шуулж Бурханы альцсан сургаал намыг Ганжуурын судруудыг тэр чигтэн одоо 2 сарын турш хайлсан анхны Сангайна болсон тийм жоохон газар байгаа. Тэр газар агууд очиж мөргөж залбирч бяцлал хийж одоо сайхан одоо энэ хүндэтгэл зүйлэх хэрэгтэй. Ингэж одоо эртний Магад улсын нийслэл алдарт Ражгир хотод ирэхдээ энэ түүхэн газруудад бүгдээр нь явж мөргөж залбирч бяцлал хийж бас нэгээс 2 өдрийг бол өнгөрөөж одоо бяцлал хийж ингэ сайхан өнгөрөөж ингэж хүндэтгэл зүйл бол илүү их сайхан боён болно. Гайхамшигтай сайхныг мэдэрнэ. Тэр одоо Вэловны хийгээд энэ одоо дагшин газруудад бяцлал хийхэд бол Нирваны нэр одоо хүртэл хэвээрээ байгаа. Тэр сайхан эрч хүч Нирваны энергитэй холбогдож эрч хүчээ сэлбэж бяцлаглынхаа урам зоригийг авах хэрэгтэй. Бяцлал хийгээгүй хүмүүс бол Анапана бяцлал хийх хэрэгтэй. Бас мөн одоо цэцэг өргөх, арц хүж өгүүлэх, зол өргөөлөх тэргүүтнэр сэтгэлэн баясгасан буянтай үйлсээ хийж энэ газруудад бол одоо сайхан 5 сахил сахиж явж тэгжээж л одоо буян хурдаг гэдгийг сайхан ойлгох хэрэгтэй. За ингээд Ражгир хотоос цаашаа 100 гаруй км орчим явхад бол бид та одоо Бурхан багшийн гэгэрлийн хотыг болсон агуу Бодгаяад ирнэ. Бодгая гэд хэмээх гайхамшигтай газар бол Бодгаягийн тэр одоо бод модны одоо Бурхан багшийн заларсан талсан ширээ бол одоо хүртэл байж байгаа. Энэ нь бол өнгөрсөн одоо ирээдүйн 3 цагийн бүх бурхтын одоо Бурханы утгыг болон гэгэрдэг алдарт Бодгая одоо та хүрэлцэн ирлээ гэсэн үг ээ. За тэгэхээр энэ Бодгаяад ирээд та Бурхан багшийн тэр Махабоди мөргөлийн сүм рүү ингээ ороход бол асар том гайхамшигтай сайхан цэцэрлэг ингээ байж байгаа. Тэрлээ орно ороод ингэхэд бол аяндаа тэр Ашок хааны босгосон гайхамшигтай сайн том одоо сүм байгаа. Тэрний гол хаалгаар ингээ ороход бол урт талаас чинь бол Бурхан багш яг өөрийнх нь яг амьд ахын одоо бие лагшингийн хэмжээгээр шахуу хийгдсэн яг Бурхан багшийн бие лагшин ямар хөө үзэсгэлэнтэй байснаа яг тэр маягаар ингээ бүтээсэн гайхамшигтай Бурханы баримл байгаа. Тэн сайхан мөргөж залбирч бяцлал хийж ягаад тэгээ тойроод ингээ тэр сүмийг тойроод явах юм бол одоо Бурхан багшийн минь бяцлал хийж гэрсэн одоо бодмод байж байгаа. За тэгээд өөр бодмодонд хүндэтгэл үзүүлээд тэгээ мөргөж залбираад ингээд бодмодын дугаар ингээс одоо ойртоод харах юм бол яг бодмодны доор одоо Ашок хааны бүтээсэн тэр одоо синти Бурхан очир суудал байж байгаа. Тэрний зүг одоо мөргөж залбираад тэгээд ингэж тойрч ингэж мөргөж залбираад тэгээд тэр газар сууж осоо бяцлал хийх хэрэгтэй. Арц хүчээ өгөөлээ, цэцэг өргөөд тийм ээ, зулаа өргөөд. Одоо ерөөс энэ газар бол хамгийн гол ажил бол мөргөж залбирч яхаас гол асуудал бяцлал хийх хэрэгтэй шүү. Энэ нь Бурханы амьдралын бяцлал хийж л гэрсэн шүү дээ. Тэр газар сууж байгаад ном судар уншиж ном хайж байгаад гэгэрээгүй. Тэр газар өшөөд зан үйл хийж байгаа гэгэрээгүй. Бяцлал хийж гэрсэн юм аа. Тэгэхээр тэр бяцлал хийжсэн газар нь бол та ихэнх цагийг бол бяцлал хийж өнгөрөх хэрэгтэй. За тэгээд энэ газар бол Бурхан багш яг одоо энэ бод модны доор гэгэрээд энэ бодны урдныхаа доор 7 хоног Нирваны амгаланд өнгөрөөсөн. За тэгээд эндээс одоо 2 дахь одоо дараачийн мод руу шилжсэн одоо 2 дахь одоо 7 хоног өнгөрөөсөн одоо мод байгаа. Тэр модны дээр аянда тэмдэглэсэн 2 дахь 7 хоног өнгөрөөсөн энэ газараа Бурхан багш энэ газараас тэр бод модны зүг одоо хараа цавчлаггүй 7 хоногийн дорш хараа цавчлаггүй хард суунгаа бяцлалаа хийж Нирваны амгаланд өнгөрөөсөн юм а гэсэн тэмдэг англи одоо хиндээр бичсэн байгаа. Тэр газар дээр очиж сайхан тэр модны доороос сууж тэр байхын газар бяцлал хийж одоо мөргөж хүндэтгэж одоо 2 дахь 7 хоног өнгөрөөсөн байна шүү дээ. 2 дахь 7-ог. За тэндээс яваад 3 дахь 7 хоногоо өнгөрөөсөн бас нэг газар байгаа. Тэр нь бол наашин цааш нь ингэж алхаж
яг бодмодны тойроод явхад бол байгаа юм чангар мөн гэж алхаж бяцлал хийгээд 7 хоногийн турш нааш цааш алхангаа бяцлал хийж Нирваны амгалан 7 хоног 3 дахь 7 хоног өнгөрөөсөн энэ сайхан газар байгаа. За тэндээс бас мөн дахиад тойроод явхад бол 4 дахь 7 хоног өнгөрөөсөн маш гайхамшигтай газар байгаа. Тэр газар бол 4 дахь 7 хоног өнгөрөөж бяцлал хийж байх үед одоо алдарт нөгөө Тики Паттана хэмээх өөрөөр хэлбэл одоо нөгөө 3 сав аймагуудаас бол Абидармын одоо аймгийн Паттана содрын хэсгийг бол бурхан багш тунгаан бодож тийм ээ мөнххоос болж үүлийн өрийг үүсгэн үүлийн бий болсноос хойш оюун ухаан тэр үүлийн өрийг эдлэх оюун ухаан бий болдог. Оюун ухаан бий болонгуудаа биетэй холбогддог. Бие оюун ухаан хил нэрдэг. Бие оюун ухаан нийлэнгуут 6 эргэтэн бий болдог. 6 эргэтэн бий болонгууд шүргэлцээ бий болдог. Шүргэлцээ бий болонгууд мэдрэмж бий болдог. Мэдрэмж бий болонгууд шунал, хүсэл бий болдог. Хүсэл ихтгэхээр шунал болдог. Шунал ихтгэхээр бүхэлд нь төрөл өгөх, үүлийн өрийг үлддэг. Төрөл авснараа төрөх, өвдөх, өтлөх, өөхөх, үүлийн өр одоо зовлонгийн талаа бий болдог. Их мэтэр энэ одоо шүтэн барилгын энэ гайхамшигтай одоо тэр одоо өөрөөр хэлбэл бурхны өөрийнх нь сургаалынхаа онлын тэр гайхамшигтай зүйлийг тонгоон бодож ингэж дестраллаар нь учир шалтгаан учир нь шалтгаан өр дагавар ингэж болон явсаар зовлон үүсдэг. Зовлонгийн далаа бий болдог. Тэгвэл номын хүрдэг эргүүлж зовлон устгаснаар одоо энэ учир шалтгааныг устгачаар дараа чи өр дагавар гарахгүй ингэж явснаар гэгэрэлд хүрдэг тэр гайхамшигтай Паттана содрыг бол тунгаан бодож сууж явах үед бол биеэс нь 7 төрлийн одоо солонгон гэрэл цацарч асар гайхамшиг болж исэн гэж ярьдаг. Тэгэхээр 4 дахь 7 хоногоос өргөсөн энэ сайхан газар ирж та нар та бүхэн ялангуяа сая миний өгүүлсэн тэр Паттана содрын шүтэн барилгын одоо гайхамшиг содрын тухай оншиж судлаа. Тэр газараас тунгаан бодож тэр газараас сууж бяцлал хийж тийм ээ үүлийн үр ингэж бий болдог. Зовлонгийн хүрд ингэж эргэлддэг. Тэгвэл номын хүрдийг дотроо эргүүлж сорох нь чухал юм гэдэг тунгаан бодож явах хэрэгтэй юм аа. За тэндээс 5 дахь одоо 7 хоногоо өнгөрөөсөн газар руу та бүхэн очино. 5 дахь 7 хоногоо Нирванд өнгөрсөн сайхан тэр модны байсан газар бас тэмдэглэсэн. Тэр нь бол яг Бодгаягийн төв сүм рүү орох замд бол яг замын уртал дээр тэр 5 дахь 7 хоног өнгөрөөсөн тэр сайхан газар байгаа. Тэр газар бол мөн сууж одоо 7 хоног бяцлал хийж Нирваны ам болонд одоо бурхан багш өнгөрөөсөн байдаг. За тэндээс 6 дахь 7 хоног өнгөрөөсөн газар нь бол тэр бурхан багшийн одоо Нирванд оны бурхнууд гэргсэн бод моднаас бол урагшаага тэр нэг жижигхэн цөөрөмний дэргэд бол байж байгаа. Тэнд бол 6 дахь 7 хоногоо өнгөрөөд 7 хоногийн турш бяцлал хийж явах үед нь бол одоо хүчтэй хор бороо гарч салхилж хор бороо орж 7 хоногийн турш одоо шуурга тавьсан байдаг. Тэр үед бол тэр одоо газар амьдарч байсан лус бол гарч ирж бурхан багш биеийг нь одоо 7 удаа ороогоод орой дээр нь лус бол өөрөө ингээд нэг могоо шиг тийм ээ дээр нь шүхэр маягта тогтож бурхан багшийг хамгаалж ингээд 7 хоног оршсон байдаг. Тэгээд 7 хоног байсныхаа дараа бол хүний дүрст хуйлж ирээд одоо бурхан багшийг та 7 хоног энд сайхан тав тухтай байв уу гэж асуусан. Бурхан багш Нирван дүрд орсон. Нирваны мөнхийн агуулганд хүрсэн хүнд бол зовх шаналх, хямрах, бэрхшээл гэж байхгүй гэдгийг одоо тэр лусад айлцсан байдаг. Тэгээд лусад бол сасар хүндэл илэрхийлээ тэр газараас оцсон. Тэгэхээр энэ бол одоо 6 дахь 7 хоног өнгөрөөсөн юм түүхэн газараа. За тэндээс дахиад явхад одоо яг тэр бодмодоос холгүй яг тэр Ражаят нэмэх мод байсан тэр газрын доороо 7 дахь 7 хоногийн Нирваны амгалан өнгөрөөсөн тэр газар байгаа. Тэгээ тэр 7 дахь 7 хоног өнгөрөө тэнд байж явах үед хин Тапус Баллика нэмэртэй Бермийн хоёр худалдаач ирж бурхан багш одоо хоол өргөн бариад тэр одоо бурхан багш одоо анх Сужатагаас одоо гэгэрэлд хүрэхин өмнө одоо кир хэмээх сайхан хоолыг хүртээд 49 хоногийн өмнө хүртсэн хоолоос хойш бол гэгэрснээс хойш 90 хоол идээг байсан. Тэгээд тэр Тапус Баллика өргөсөн хоолыг бурхан багш хүртсэн. Тэгээд Тапус Баллика хоёр бол бурхан багшийн бурхан хийгээд ном хоёр эрдэнэд одоо авралд утсан анхны хоёр шавьд болцгоосон юм. Тэгээд тэр явсны дараа бол бурхан багш өөрийнх нь альцсан сургаал ном олсон одоо энэ гайхамшигтай бяцлал ном гэгэрлийн гайхамшигтай арга ухааныхаа тухай тунгаан бодоод энэ миний одоо олсон энэ Нирваны гэгэрэл ариуслал энэ арга зам бол маш нарийн юм. Тийм ээ хэрийн хүн ойлгохгүй ертөнцийн энэ баяр цэнгэл думбалсан хүсэл шуналдаа давтсан тийм ээ жаргал цэнгэлд умбалсан хүмүүс бол энийг ойлгоход хэцүү. Тэгэхээр одоо миний сургаал номыг одоо сургаал ном айлтахад одоо хэцүү гэж ингэж бодож байх үед бол одоо тийм Брахма тэнгэрийн ертөнцид амьдарч байсан одоо тэр Брахма бол тэр бурхны бодлыг мэдээд тэр Брахма бол урдын бурхад хорвоод залраад ингээд ном сургаал айлдаж явахыг харж ирсэн мэдж ирсэн учраас дараагийн бурхан залраад хорвоодор ирээд одоо гэгэрэлд хүрч байгааг харж ирсэн мэдж ирсэн.
Тэгээд ном сургаал хийзээ зааж эхлэх бол хүлээж байсан. Тэгтэл бурхан багш сургаал ном нь бол энгийн хүн ойлгоход хэцүү, дагахад хэцүү. Тэгэхээр бусдад заах нь бол хэцүү юм байна. Хүмүүс ойлгохгүй хэцүү юм ба гэж бодож байх үед нь сургаал номоо айлтгаасаа сэтгэл нь татагдж байх үед ирж бурхан багшаас та сургаал номоо айлдна уу? Таны сургаал энэ ертөнцид хүсэж тус шанал думбсан муу юунд амтсан хүмүүс их байвч бас сэтгэл нь хэрн багахан таны сургаал номыг сонсоод гэгэрэл чаданд хүрэх хүмүүс олон байгаа. Тэр хүмүүс та сургаал номоо айлдна уу гэж бурхан багш хүсэлд уламжилсан байгаа. За тэрний дагуу бурхан багш бол энэ газар сууж байх үедээ сургаал номоо айлтахаар өөрийнх нь зас олсон бяцлал номоо заахаар шийдээд тэгээд анхныхаа өөрт нь гэрээс гарахт нь тэр сургаал номоо айлдчихсэн, бяцлал айлдчихсэн хоёр их багшаа санддаг. Тэгээд тэр хоёр багш нь бол нэг нь 7 хоногийн өмнө, нэг нь урд шөнө таалуулсан учраас заах боломжгүй. Тэгээд 6 жилийн турш өөрт нь тусалж байсан анхны 5 туслахуудаа санаад тэднэртэй заахаар шийдээд тэгээд тэднэр хаана байгааг бурхны мэлмигээр тунгаагаад энтхийн тухайн үеийн Варанас хотын дэрэгдэх Сарнат үе тухайн үеийн Ришипатан Мегадая хэмээх газар тэр 5 шавь нэр нь байгааг болгоогоод тэгээд тэндээс бол тийшээ залрахаар шийдсэн юм аа. Тэгэхээр бурхны өтгийг болон гэгэрсэн алдарт өнгөрсөн ирээдүйн бүх бурхтын гэгэрэл төрдөг бодгойд ингээ хөрөлцөн ирэх үедээ бодмод хийгээд энэ бурхан машин энэ юунд ингэж мөргөж залрахаас гадна тэр бурхан гэгэрснийхаа дараа 7-7-49 хоног өнгөрөөс энэ 7 газрыг тийм ээ энэ долоолонгаар нь тойрч мөргөж залбирч тэр мод байсан тэр газрын доор очиж бяцлал хийж арцгаж өгөөлцөд зул өргөж тахил хийж ингэ сайхан гол нь бас бяцлал хийж ингэж буян хураах ёстой маа. Энийг сайн ойлгох хэрэгтэй. Мөн эндээс энэ бурхан багшийн бодгаад ингэгээрсэн газраас машинаар ч юм уу тодорхой хэмжээгээр явхад нэрэн занаа голын байсан газар нэрэн занаа гол борооны орох үед бол бас их устай байдаг. Борооны бус үед цагууд бол усан татраад ингэ заримдаа бол усгүй болсон байдаг. Тэгэхээр бурхан багш 6 жилийн турш ингэж хатуужил хийгээд биеийн бие зовоогоод гэгэрэлт хөрөхгүй юм байна. Энэ маягаар цаашаага ингэж яагаад гэх юм бол үхэл хөрөх юм байна гэдгийг ойлгоод тэр үйл явдлаа зогсоосон. Энэ бол гэгэрэлт хөрөх арга биш байна гэдгийг ойлгосон. Тэгээд тэр үед яах вэ? Хүн төрөлхтний ялангуяа энтхийн тэр агуу их бяцлалын бүх аргуудыг тэр үеийн оюун санааны хөгжлийн хамаг оргил болсон бүх зүйлийг торш үзлээ гэгэрэлт хөрсөнгөө яах вүлээ хэмээн бодож байх үедээ 7 настай байх үедээ Шагийн өнгийн хаан тулсын нийслэх Капилустын холоос холгүй охин орших тариалангийн талбайд захад байгаа модны доор суухдаа Анапана бяцлал хийж байсныг сансан. Одоо хүртэл хийсэн бяцлалд дандаа анхаарал нь гадны зүйлд хандаж гадны зүйл дээр юм анхаарлаа төвлөрүүлэх маягаар бяцлалж байсан үйлдэлсэн үйлдэл учраас энэ бие зовох үйлдэлч гэсэн бас сэтгэлийн гаднах бие зовохтой болохоос биш сэтгэлийн гүн рүү нэвтэрсэн ямар нэг үйлдэл хийж байсангүй. Одоо хүртэл хийсэн бяцлал энэ төр нь бол дандаа гадны зүйлд анхаарал хандж байсан учраас тэр сэтгэлийн гүн рүү нэвтэрч сэтгэлийн гүнд байгаа үйл өөрийг устгах ямар ч боломжгүй байсан. Тийм учраас одоо хийж үзэх тэр үед 7 настай 5 настай байх хэрэгтэй хийж байсан тэр Анапана бяцлал нь бол яг ингээд өөрлөгөө хандсан бяцлагын арга бол энэ өөрлөгөө хандвал өөрлөгөө хандаад ирэхлээр сэтгэлийн гүн рүү орно, гүн рүү орохдоо сэтгэлийн гүнд байгаа үйл өөрийг устгах юм байна гэдгийг бол бурхан багш бол хан хөө бол мэдсэн. Тэгээд тэр сайхан бяцлагаа хийж үсгээр шийдээд тэр шийдэхин бяцлаа хийхэд бол эхлээд бие бол тэжээж хоол унд идэж ич хүчтэй болох хэрэгтэй. Тэгээ бие хүчтэй байж энэ сайхан эрдэнэт хүний бие ашиглаж ээж бол тэр зүйлд хүрэх учраас хоол итгэхэр шийдсэн. Тэгээд бадарчилж тэр юуны тосгоноор ингээд бадарчлан явах үед бол хажууданд дэрэгд байсан 5 шавнаар нь бол энэ хүн хатуужлаас шантарлаа гэсэн. Зөвхөн гэгэрх арга бол бяцлал хийж ажил шатуужл хийж ажил гэгэрнэ. Тэгэхээр энэ хүн шантарчлаа. Тэгэхээр энэ гэгэрхээс өнгөрлөө гэд тэр 5 шавны урхан багшиг бол хан хүүг бол орхиод явсан байдаг. Тэгэхээр энэ мөчөөс тэндээс яваад дөнгөж шавраа агуугаасаа яваад тэгээд тэр Уривэла хэмээх тосгоны эзний охины амьдарч байсан гэрээс холгүйхэн орших нэгэн модны доор маш гайхамшигтай сайхан үзэсгэлэнтэй мод байсан. Тэр модны доор сууж бяцлал хийж эхэлсэн. Энэ үед нь бол Уривэла тосгоны эзний охин Сужата бол тэр модыг шүтдэг байсан учраас тэр модонд тахил өргсөн тэр хоолыг бурхан багш зооглоод 14 хоног Анапана бяцлал хийж самадыгаа зөв самади болгоод тэгээд тэндээс заларч бол бод модны доор очиж суугаад Жиний 15-ны нэгэн хоногийн дотор бол бурхны өтөг 24 цагийн дотор бурхны өтөг болон гэгэрсэн байдаг. Тэгэхээр та өнөөдөр
энэ сайхан бурхны гэгэрсэн газар эрэхтэй зөвхөн одоо бодмодыг тойрсон энэ мөргөө залбираад явах биш. Иргэн тойрон тэр 7-7 49 хоног өнгөрсөн бүх газрууд сайхан мөргөө залбирах хэрэгтэй. Тэрнээс гадна одоо гэгэрхээс өмнө 6 жил хашууд хатуужил үйлдэж байсан дөнгөж шуурэ тэр агууд очиж бас мөргөө залбирч хүнд үзүүлэх хэрэгтэй. Мөн тэр одоо Сужаатагийн хоол өгсөн тэр газарт бас үнэргэж мөргөө залбирч хүнд үзүүлэх хэрэгтэй. Мөн Сужаата гэдэг тэр гайхамшигтай бүсгүйгийн амьдарч байсан тэр байрны ордныхын тойрон дээр бол асар том сувраг усгсан тэр сувраг одоо хүртэл байгаа. Тэгэхээр бурхны утдаг болон гэгэрхэж байгаа хүнд одоо гэгэрхийн өмнөх хоолыг өргөсөн тэр асар гайхамшигтай буянтай тэр хөвгүн эмэгтэй Сужаатагийн ач буйныг санаж тэр Сужаататай адилхан ирээдүйд хэн нэгэн хүн бурхан болон гэгэрх үед нь одоо гэгэрхийн өмнөх хоолыг өргөх юмсан. Мөн эсвэл одоо нирван дөрийг үзүүлэхийн өмнөх одоо тэр хоолыг өргөсөн тэр агуу буян Сужаатагийн өргөсөн агуу энэ хоол ижилхэн буян болдог. Тийм учраас хязээ нэгэнтэй ирээдүйд тийм ээ бурхантай уулзаж гэгэрхээс өмнөх хоолыг эсвэл Сужаата шиг өргөх юмсан гэж ерөөл тавих юм уу? Эсвэл нирван дөрөв оруулахын өмнөх хоолыг өргөх юмсан гэх. Энэ бол агуу буян болдог. Тэгэхээр энэ Сужаатагийн энэ одоо бурхны гэгэрхийн өмнө өгсөн хоол өгсөн тэр газар очиж мөргөж залбираад Сужаатагийн амьдарч байсан энэ байран дээр болсон суурган тойрч мөргөж бас одоо тэр буянд даган байсаж одоо буйнаа хораах хэрэгтэй. За ингээд бурхны гэгэрсэн Бодгаяад одоо мөргөж залбирсны дараа та эртний энтхийн Варанас хотын дэргэд байгаа Ришипатан Мегдай хэмээх энэ сайхан газар хүлцэн ирнэ. Одоогийн Варанас хотын ойролцоо байгаа Сарнатын цэцэрлэгт бол бурхан анхныхаа 5 шавьд ном сургаалаа айлцсан Сарнатын цэцэрлэгт та бүхэн хүрэлцэн ирнэ. Одоо үеийн Сарнат бурханы үед бол Ришипатан Мегдай гэмэх нэртэй. Ришипатан гэдэг нь аршууд ишидийн хүчээр нисэн явж байгаад энэ газар ихээр заавал доошоо бууж бяцлал хийж энэ газар хүндрэлзүүлдэг байсан юм газар юм аа. Мөн Мегдай гэдэг нь энэ одоо газар амьдарч байсан гөрөөсүүдийг амиг одоо хөнөөхийг хааны хориглосон ийм хууль бүхий байсан газар учраас мэрэг буюу гөрөөсийг одоо амийн одоо хэлтрүүлсэн юм сайхан газар Сарнатын газар хүлцэн ирнэ. Варанас хотод та хөрөлцөн ирэх үедээ бол ган мөрөн дээгүүр гарна. Ган мөрөн дээгүүр гарах үедээ бас бурхан бас мөн Бодгаяад гэгэрлийн хотыг олоод тэгээд залрын явсаар одоо Варанас хотын ган мөрний ирэг дээр ирсэн. Ган мөрний ирэг дээр ирээд усаар гатлах үед завин дээр ингээд суух гэсэн. Тэгтэн завин эзэн бол мөнгө нэгсэн байдаг. Тэгтэн бол бурхан багш одоо мөнгө энэ лам хуурах хүн бол бурханы амьдралын түүх бол лам хуурах ямар байх ёстой бичлэг үлрүү үзүүлсэн гайхамшигтай түүх байдаг. Тийм учраас бурхан багш өөрөө бадраа яг лам хувцсаас өөр юм байхгүй. Юм мөнгө төгрөг байхгүй. Мөнгө төгрөгөнд ч гараа хөрөх эсгүй байдаг энэ лам хуургийн түүхэнд. Тэгэхээр тэр ёсны дагуу бол ямар нэг одоо мөнгө төгрөг байхгүй төлөв төлөх боломжгүй байсан учраас бурхан шидийн хүчээр одоо нисэж ган мөрнийг давж ган мөрний нөгөө ирэг дээр буугаад цаашаа бол одоо юуны Сарнатын зүг бол залар нутсан байдаг. Тэр мөчөөс эхлэн одоо Варанас хотын хааны зарилгаар бол тэр одоо ган мөрнийг гатлах гэсэн хүмүүсээс ямар нэгэн ялангуяа лам хуургуудаас мөнгө төгрөг авахыг хориглосон тийм туйл гарсан байдаг. За ингээ бурхан багч эндээс ган мөрний гатлж ирээд тэр Сарнатад хөрөлцөн ирээд тэгээ тэр одоо Сарнат руу ороход бол хамгийн одоо зах нааталд нь бол Чоконд хэмэх нэртэй гайхамшигтай том сувраг байж байгаа. Энэ сувраг бол анхны 5 шавьтайгаа уулзсан газар юм аа. Анхны 5 шавьтайгаа уулзахад бол анхны 5 шавь нь бол эхлээд бол хараад ханхуу ирж байгааг хараад хоорондоо бол ярьж тохирсон байдаг. Нөгөө одоо шантарсан тийм ээ хатуужил хийж гэгэрхээс шантарсан одоо бяцлаглаас шантарсан ханхуу ирж явна. Тэгэхээр босож хүндэтгэл зүйлээд хэрэггүй шүү. Харин манай хааны хөвгүн учраас харин сандал тавиад одоо суудлын бэлдээд орхичгаа. Түүнээс босож үйлчлэхгүй гэж тохирсон байдаг. Харин бурхан ойртож ирэх тусам бурханы тэр нирваны нэрх бурхан тэднийг тэр буруу бодож байгаад нь мэдчихсэн учраас одоо бурханы зүгээс гарсан тэр энергийн асарх хүчтэй энергийн давт нь нэгэн босч бадарайгыг аваад нэг нь одоо хөл гаргаах усыг төхөөлээд нэг нь суудлал засах мэтэр ингэж тавуула босон одоо үйлчилсэн байдаг. Тэгээд энд уулзаад анхны 5 шавьдаа уулзаад тэгээд одоо бурхан би одоо бурханы хотыг болон гэгэрлээ. Та бүхэнд одоо гэгэрэл хүрсэн арга айлдна гэхэд бол тэр тав одоо бурхантай бол аавуусуу анд минь гэсэн гэдэг үгээр бол харилцаж байсан. Яагаад гэвэл одоо тэр тавын бол хамгийн ахмад нь болох Конданы бол бурхан багшаас даруй 29 насаар бол ахмад хүн байсан. Тэгэхээр энэ бол одоо анд минь гэж дуудаж байсан. Тэгэхэд нь бурхан багш та нарх намайг одоо анд гэж дуудаж болохгүй. Одоо би бол одоо эгэл нэгэн Сидхарт биш байхаа болж би бурханы утыг болон гэгэрсэн бурхан билээ.
гэж өгөөлөхөд нь бол тэр ихэд итгэхгүй байсан. Тэгэхэд нь бол бурхан хэлсэн та бүхэн одоо намайг одоо бүгдээрээ мэднэ. Намайг ер нь худал хэлж байхыг та нар харж байсан уу гэсэн. Тэгэхэд нь бурханы одоо тэр анхны шавнараас хамгийн ахмад нь болох кондоны бол одоо бурханыг бол төрснөөс нь эхлээд мэдэх учраас хизээч худал хэлж байгаагүй. Худал хэлдэггүйгээр бол хан хүү алдартай байсныг санаад гівгэнт бол анхаарч бурханы альж байгаа зүйл рүү анхаарлаа хандуулж эхэлсэн. Ингээд тэр 5 шавь нь бол бурханы сургаал номыг сонсоход бэлэн болсон учраас тэндээс залран яваад цаашаага одоо нэг километрийн зайтай бол тэр бурхан багшийн өнгөрсөн одоо ирээдүйн бүх бурхтын одоо сургаалаа айлддаг тэр газар бурхан багш хүрэлцэн ирээд одоо бол тэнд бол Даммек нэртэй ступ сувраг байгаа. Тэр газар залран суугаад тэр газар одоо анхныхаа 50 шавьтай Анапана Випассана бяцлаглаа заагаад тэгээд 101 сарын шиний 15-ны Вишак сарын шиний 15-ны шөнө орой бол тэр бурхан багш одоо Даммачакка Парвартын судраа гэдэг Парварт номын хүрдэг эргүүлэх гэх юм сайтар эргүүлэх судрыг айлдаа дуусгах үед бол одоо кондонны гэгэрлийн анхны шатанд хүрсэн байдаг. Энэ зүгээр судраа айлдан гут хүн гэгэрчээгүй. Тэр өдрийн турш бяцлал хийсэн. Тэгээд оройн ном айл бурхан багш ном айлдаар айлцсан. Тэгэхэд бол бяцлал хийсэн тэр бяцлал нь ном айл сургаал айлдж явах үед тэр бяцлал нь үргэлжлээ тэр сургаал намаас асар урам авч тэр сэтгэл нь баясгалд авсан төвлөрсөн цаашаа бяцлагдаа хөтлөж асар хүчтэй бяцлал хийсээр байгаад тэр анхны шавь нь одоо кондонны Ширатапаны шатанд хүрсэн байдаг. Гэгэрлийн шатанд анхны шатанд хүрсэн байдаг. Тэгээд 4 хоног дахиж бяцлаглаа хийлгэж ном сургаал айлцсаар 5 хоногийн дараа 5 шавь 50 бол Ширатапана болсон. Тэгээд Ширатапана болоод тавла Ширатапана тавла гэгэрлийн шатанд хүрсэн нирван гэж ямар гайхамшигтай зүйл байдаг. Зовлон гэж байдаг. Зовлон юу ч устгах шат гэж бас байдгийг биеэр мэдэрсэн. Ийм эргэл зайг болсон энэ 5 шавь нартай бол тэндээс залран явж тэр одоо бурхан багшийн одоо бас нэг том суурганы тойр байгаа. Дамражик гэмэх суург байгаа. Тэр суурган дээр бол тавлан одоо шавь нартай бурхан багш цуглаа тэнд суугаад одоо дараачийн судар болох Анатта Лаккана гэмэх судрыг айлцсан байдаг. Анатта Лаккана гэмэх судрыг айлдахад бол айлдаж одоо бурханы одоо айлдахад бол энэ Анатта Лаккана л товчхондоо монголчуудын хувьд бол хоосон чанарыг л айлдсан гэсэн. Тэгэхээр тэр судрыг би гэж юм алга, минийх гэж юм алга. Энэ би лагшин чинь би биш, минийх биш. Энэ сэтгэл гэсэн би биш, минийх биш. Би гэдэг нь бол материйг задлаад бүр атом молекул эцсийн шатанд хүрээд тэр одоо хамгийн эцсийн шат бол дахиж цаашаа хувирахгүй тэр Аштагалапи шатанд хүрээд тэрийг задлж одоо тайлбарлаа. Сэтгэлийг чинь дахиж задлаад ингээд яваад тахаар 121 сэтгэл ангил байна. Энэ 121 сэтгэл гэсэн энэ дотор би минийх юм алга гэдгийг бол ойлгуулсан. Энэ Анатта Лаккана гэмээр гайхамшиг судрыг айлгахад бол тэр Ширатапаны шүтэнд төрсэн тэр 5 шавь тавл бол Архантын хотыг болон гэгэрсэн байдаг. Тэгэхээр энэ Даммажик сурган дээр ирж бол бас мөн энэ судрыг айлцсан газар 5 шавь тавла Архант болон гэгэрсэн газар гэдгийг ойлгож ухаарч мөргөж залбирч ойлгох ёстой маа. За тэгээд тэндээс одоо бурхан багш одоо тэр 5 шавьдаа нэг архант болгоод сударт гардаг. Тэр үед ертөнцнөө 6 архант байлаа гэж. Бурхан багш гэсэн өөр архант шүү дээ. Тэгээд тэр өглөө нь маргааш шөнийн өглөө нь ингээд бурхан багш өөрөөр одоо тэндээс холгүй байгаа. Тэр одоо бурхан Дамражигаас суург байгаа. Нэг тийм одоо юу байгаа. Бурханы одоо синтэ шиг тийм гадуур нь ингээд юу яатсан тэр газар байгаа. Тэнд ингээд залран сууж байх үед бол Варанаси хотын баян нийхүү одоо яш одоо хөрөлцөн ирсэн байдаг. Тэгээ яштай яг тэр газар уулзаж бурхан багш ном сургаал айлдаад яш бол архан Ширатапаны шатанд хүрсэн. Тэгээд яш баяны хөвгөө хайсан одоо ирсэн их эцэг ирсэн. Тэгээ гайхамшигтай энэ ирсэн их эцгүүдээс их нь бол одоо тэр бурхан багштай гэрлийн өмнөх хоолыг өргөсөн Сужата байсан бол гайхамшигтай. Сужата нөхөртөөгөө хүүгээ хайж ирээд тэгээ бурхан багш ичээдийн хүчээр хүүгийг харагдахгүй болгоод тэдэрт ном сургаал айлтахад бол аав ээж нь бол тэр газар бол Ширатапаны шатанд хүрсэн. Аав ээжд нь сургаал айлтаж суухыг суусан одоо яш бол Архантын шатанд хүрсэн ийм сайхан газараа. Тэгэхээр энэ газар ингээд бурхан одоо яшиг гэрлийн шатанд хүргээд аав ээжийн нирваны шатанд хөрвүүлээд тэгээд араас Варанаси хот руу заларч Варанаси хотын тэр баяны гэрт одоо хоол одоо зоглоод ном сургаал айлтахад бол яшин одоо 54 найз нар нь цуглар нэрээд одоо Варанаси хотын бүх баячуудын хөвгүүд цуглаж яшиг ямар ном сургаал сонсоод ягаад лам хураг болчих гэдэг гайхаж ирээд бурхнаас ном сургаал сонсоод бүгдээрээ гэгэрэл шатанд хүрээд арханд болж одоо бурхан багшийн шавнар болсон байдаг. Тэгэхээр тэр
Бурхан багшийн тэр яшт сургаал айлцсан тэр газар бол одоо байгаа ийм одоо тийм сенти шиг одоо чулуугаар хийсэн сенти байгаа. Ашок хааны босгосон дээгүүр нэм хамгаалттай. Энэ газар бол нэгдүгээрт яшид одоо анхны сургаал ном айлцсан одоо хувийн сургаал ном айлдаж гэгэрэл хүргэсэн. Дээрээс нь одоо энэ газар бурхан багш одоо борооны улирлыг өнгөрөөгөөд тэгээ тэр 60 архан туутыг 600 400 800 хүртэл рүү ном сургаал айлдуулахаар анхныхаа 60 бяцлаглалын багш нарыг томилж явуулсан. Анхныхаа гэрэл хүрсэн архан туутыг одоо хамт битгий салж явсан газар болгонда хүмүүс одоо энэ ном сургаал бурхны ариун ном сургаал дэлгэрч байгаа номын ёс дэлгэрч байгаа гэдгийг одоо хүмүүст хүрэг ном сургаал айлтахыг ингээд түгээж жарт биккэвэ жаарихан ховргууд минь номын аялд аялагтун бахужан хитая бахужан цукая олон амьтны тусын тулд олон амьтны азралын төлөө ариун номыг айлтгтун гэж одоо зарлаглан одоо анхныхаа 60 номын элч нарыг илгээж байсан гайхамшигтай газар юм аа. Тэгэхээр тэр газар бол та бүхэн очиж бас энэ учрыг ойлгож мөргөж залбирч ингэж байх ёстой маа. За тэгээд тэндээс одоо тэр яг энэ сарнатын цэцэрлэг дотор бол энэ асар том сувр одоо бяцлаглалын хийд бий болсон. Бурхан багшийг борооны улирал тэнд өнгөрөх болоход бол Варнасын одоо тэр баян бол асар том одоо юу бяцлаглалын хийдийг бариад бурхан багшийн амьдрах одоо байрыг нь бол бас тэр дотор англик төгдөм одоо ганд хотыг бол байгуулсан байдаг. Тэгэхээр тэр одоо Ашокийн баг нь байж байгаа. Ашокийн багны хажууд байгаа энэ том талбайтай тэр хэсэг бол бурхан багшийн амьдарч байсан байр байсан газар юм аа. Тэгэхээр тэр газар бас Ашокийн баганд хүн төрөлцүүлж Ашокийн баган дээр бичсэн одоо сургаал үгүүдийг бас тунгаан судлаж энэ газар сайхан мөргөж залбирахтаа сарнатад очихдаа энэ чухал газруудын утгыг ойлгож сэтгэлдээ тухайн газруудад мөргөж залбирч цэцэг өргөж зул өргөж бяцлал хийж ингэж сайхан яв. Ингэснээр таны сарнатад хийсэн аялал чинь төгс аялал болно. За ингээд та аялсаар өнгөрсөн удаа ирээдүйн 3 цагийн бүх бурхтын ном сургаалынхаа ихэнх сургаалыг айлддаг алдарт эртний энтхийн Кошал улсын нийслэл Ширавастай хотод ирнэ. Ширавастай хотын энэ Жетван хэмээх энэ хийд бол одоо энэ бурхан багш маань энэ яг Жетван хийдэд бол 19 борооны улирлыг өнгөрөөсөн. Яг одоо Жетван хийдээс одоо холгүй ойрхон байгаа Пуббарама гэмэх энэ хийдэд бол 5-6 борооны улирлыг өнгөрөөсөн. Тэгэхээр энэ одоо эртний Кошал улсын нийслэл энэ Ширавастай хэмээх энэ сайхан гайхамшигтай хотын энэ хоёр сайхан хийд дээр бол бурхан багш одоо амьдралынхаа 25 борооны улирлыг өнгөрөөсөн. Өөрөөр хэлбэл бурхан Анжуурын Палитипатакийн нийтдээ айлцсан 84 мянган номын цогц 84 мянган их баг ном судруудынхаа 90 орчим хувийг одоо энэ газар бол айлцсан ийм сайхан газар юм аа. Тэгэхээр энэ Ширавастай хотын энэ Жетван хийдийг бүтэн босгосон хүн бол одоо тухайн үеийн Кошал улсын хамгийн баян Анат Пендека нэртэй хүн байна. Анат Пендека нэртэй хүн бурхан багштай эртний энтхийн Магад улсын нийслэл Ражгир хотод байх үед нь Мелван хийдэд байх үед нь анх уулзаж бурханаас ном сургаал сонсож одоо бяцлаглалын хийж гэгэрлийн анхны шатнд төрсэн хүн байгаа. Тэгээд энэ баян хүмбэр энэ өөрийнхөө төрсэн Ширавастай хот бол тэр үеийн хамгийн их хүн амигтай 7 сая орчим хүн амьдардаг ийм том хот байсан. Тэгэхээр энэ хотод бол амьдарч байсан 7 сая хүмүүсээс бол 5 сая нь бол гэгэрлийн шатнд тодорхой шатнд төрсэн Ария хотгот хүмүүс амьдардаг байсан юм газар гэж үздэг. Тэгэхээр энэ хотод ийм сайхан зүйл болсон нь бол энэ Анат Пендек баянтай холбоотой. Анат Пендек баян бол бурхны ном сургаалыг сонсож гэгэрлийн шатнд төрөө тэр нирваны амгалан мэдэрсэн учраас тэр сайхан нирваны амар амгалан гайхамшигыг одоо олон хүнд хүргэхийн тулд өөрийнх нь хамаг одоо эд хөрөнгөөс асар их зарж Жетван хийдийг босгосон. Жетван хийдийг босгохын тулд Жета хан хөвгүүний эзэмшлээс энэ цэцэрлэг яг сайхан таарах сайхан газар болохыг мэдээд одоо Жетагийн хэлсний дагуу алтаар ингэж энэ газруудыг тэр чихэрд бүрээд тэгээ тэр одоо юугаараа бол алтан зоосоор бүрснээр юугаар бол энэ Жетван хийдийг бол худалдаж аваад эндээ Жетван хийдийг барьж 10,000 хүн зэрэг бяцлал хийж болох энэ сайхан сувар одоо бяцлаглалын хийдийг бий болгосон. Тэгэхээр бол энэ Жетван хийдэд хийгээд энэний дэргэд байгаа одоо Пуббарама хэмээх хийд. Пуббарама хийдийг бол өмнө энэ Кошал улсын нийслэл
Ширавс одоо солгоо ойрхон байсан тухай Сакет хэмээх хотод амьдардаг гэсэн баяны охин одоо Вишака хэмээх баян эмэгтэйгийн босгосон Пубарама хэмээх хийдийн тойр одоо хүртэл байгаа. Тэгэхээр тэр Пубарама хийд бол нэгэн зэрэг 50000 хүн амьдарч бясалгал хийж болдог. Одоо байгаа ингээ үлдэгдэл тойрыг ингээ харахад бол энэ байшингийн суур нь дээшээг бол 7 давхар одоо барилгууд байсан. Тийм учраас тэр олон хүн багтаж бясалгал хийж болдог байсан юм сайхан тойр юм аа. Тэгэхээр Ширавстай хотод ирэхээр Жетон хийдэд заавал мөргөж зайлбарч орж өдөржин энэ сайхан тэр бурхны тэр 100000 хүн бясалгал хийдэг байсан. Энэ сайхан хийдийн газар нутагтаар сайхан мөргөж зайлбарч энэ дотор мань бурхан багш өөрийнх нь Жетон хийд дотор бол 19 борооны улирлыг өнгөрөөсөн. Бурхан багш өөрийнх нь амьдарч байсан Гандаг Күтэ гэдэг. Гандаг гэдэг нь үнэртэн гэсэн. Күтэ гэдэг нь одоо амьдардаг жижигхэн одоо өрөөг бол Күтэ гэж хэлдэг. Гандаг Күтэ. Тэр бурхан багш амьдарч байсан англи төгдмийнхэн байсан одоо тойр нь бол одоо хүртэл байж байгаа. Тэгэхээр одоо энд ирэхдээ бол та тэнд очиж мөргөж зайлбарч ингэснээр бол бурхан багш амьдарч байсан өрөөнд орж бурхан багшийн амьдарч байсан байран дотор орж мөн энд мөргөж зайлбарх бол сайхан бололцоотой. Тэгээд Жетон хийд дотор ингээд цаашаа явах юм бол Ананд боди мод байгаа. Анандын бод мод байдаг. Энэ бол бурхан багш ингэж бурханы улирлыг энэ Ширавстай хотод олон жил өнгөрөөж олон сая одоо гэгэрсэн шавнартай болсон газарт бол бурхан багш бурханы улирлыг өнгөрөөгд байж байгаа үед байнга одоо шавнар нь бол өдөр болгон ирж бурхан багшаас ном сургаал сонсож одоо ингэдэг байсан бол бурханы улирал өнгөрөнгөд бурхан багш нэг газар байх тогтмол байдаггүй. Одоо хаана одоо хүнд ном хөрөх ёстой буянтай хүмүүс хаана төрсөн бэ? Тэр газар руу ингээд номын аялалд явдаг байсан учраас бурхан багш ингээд олон сараар ингээд одоо дараагийн бурханы улирал хүртэл номын аялалд ингээд явчих үед бол одоо Ширавстай хотын ард иргэд бол бурхан багш өдөр болгон эргэж хүндэт зүйлээс сурцсан хүмүүст бол бурхан багш байхгүй хэцүү байдал биелж болсон. Тэгэхэд нь Анад Пиндах энэ байдлыг Анандад айлаад Анандад бурхан багшд айлдсны дагуу бол бурхан багш бол бурхан багшийг нэрвэнд орсны дараа бол суурга босгоо суургыг одоо ингэж дахин шүтэж одоо дэргэд нь бөргөж залбирч буян хурааж бясалгал хийж буян хурааж болно. Тэгэхээр бурхан амьд цэрэн байгаа үед бол бурхан багшийн одоо хоёр зүйлээр бол одоо шүтэж болдог. Нэг нь бол бурхан багшийн бясалгал хийсэн бодмод байгаа. Мөн бурхан багш өөрийнх нь хэрэгжилж байсан эд зүйлс бадраа явах ч юм уу одоо өмсөжсэн хувцас тэргүүтнийг бол одоо шүтэж одоо ингэж байж болно гэх. Тэгэхээр тэр үед бол бодмод бололцоотой байсан учраас Махан Монголон гэдэг шидтэнгүүдийн тэргүүн Махан Монголон нэг бол евро Бодгая руу явуулж одоо Махан Монголон ичүүдийн хүчээр нисч очиж бодмодноос бол одоо жижигхэн навчийг авчирсан, мөчрийг авчирсан. Тэр мөчрийг бол энэ Жетонд хийдэд суулгаад тодорхой одоо церемони зохион байгуулад тэгээд дараа нь бурхан багш яг энэ бодмодныхаа доор гэгэрэл төрөх үедээ бясалгаж яасан шиг одоо шөнийн турш бясалгал хийж энэ бодмодыг атслаж үлдээсэн. Тэгэхээр энэ Адандын бодмод нэртэйгээр одоо хүртэл ингээд байж байгаа энэ бол гайхамшигтай юм аа. Тэгэхээр энэ Жетоны хийдийн энэ дотор ингээд явхад бол Анандаас гадна Анандын амьдарч байсан байр, Шарибудрам Махан Монголыг амьдарч байсан байр мөн яг энэ олон одоо тойр үлдсэн байгаа, олон сургуулийн тойр үлдсэн байгаа. Одоо яг аль нь хэнийг ингэж ялахд бол төвөгтэй байгаа. Яг одоо бурхны амьдралын төвөгт бол бурхан нирванд орохоос өмнө бол хоёр их шавь нь бол одоо нирванд орсон. Махан Монголын бол нирванд тэрийг үзүүлсэн. Тэгээд тэр чандар нь одоо чандарлаад үлдсэн одоо лагшин шүтэн үлдснээр бол энэ Жетон хид дотор бол бурхан багш суур босгосон босгож одоо залсан байдаг. Бурхан багш өөрөө шавнартайгаа мөн яг одоо бурхан багшийг нирванд өрсгөөс 3 сарын өмнө бол Шарибудр одоо Наландрын хийд босгосон байгаа тэр хийдийн тойрон дээр байсан өөрийнхөө одоо ордон дотор өөрийнхөө тэр яг мэдлсэн өрөөнд дотор нирванд үзүүлээд тэр Шарибудрыг одоо лагшиныг шандралсны дараа үлдсэн лагшин шүтэнийг авчирж бол бурхан багш өмнө энд одоо суур босгон залсан байдаг. Тэгэхээр энэ Жетон хийдийн дотор байгаа одоо илтэд мэдгэж байгаа нь бол бурхан багш амьдарч байсан байр байгаа. Мөн одоо тэр Анандын бодмод байгаа. Мөн тойроод олон суурга ном хийдүүдийн тойрууд байгаа. Тэр дотор суурганы аль нэг Ананд юм уу, Шарибудр юм уу, Махан Монголын аль нэг суурга бол энэ дотор байгаа учраас аль нэгэнд нь одоо сайхан энэ газар өөрөө юм дагшин газар өнгөрсөн одоо ирээд бүх бурхтай энэ газар олон одоо жилээр байрлаж ном сургаал айлддаг. Одоо Чатак хэмээх бурхан багш урд төрлийн түүхийн ботуудыг орчуулж байх үед явцад одоо нэг түүх олж уншсан юу гэхээр Анад Пиндаг энэ газрыг ингэж одоо алтан зоосоор бүрж энэ бурхан багшд одоо бясалгалын их хийдийг босгож ингэж бурхан багшд барьсантай яг адилхан урд бурхан Кашап бурханы үед бол бас нэгэн баян хүн яг энэ газрыг алтан тоосоор
одоо өржөөж энэ газрыг хөдөлж авч бурхны Кашип бурханд бол бяцлагын том хийдэг өрч барьж исэн түүх байдаа. Тэгэхээр энэ Жетон хийд бол өнгөрсөд ирээд 3 цагийн бүх бурхтын юм дагшин сайхан газар учраас дээрэс нь бурхан багшийн айлдсан 84,000 номын зохис 84,000 их баг судруудын 90% айлдсан одоо ийм гайхамшиг судар ихэнх судрууд Экэн самюм Пагва Жетвана Вихарати Анат Пендакс Арамэ гэж гардаг. Дандаа тэгэхээр судар бол энэ Жетон хийдэд айлдсан тухай гардаг. За тэгээд эндээс ингээ холгүй бас минь та бүхэн одоо тодорхой хүмүүсээр заалгаад ингээ явах юм бол Жетон хийдээс холгүй бол одоо Пуббарам хэмээх одоо Вишака баян бүсгүй босгосон 5,000 хүн зэрэг одоо бяцлал хийдэг тийм одоо хийд байсан газраас үлдсэн ганцхан одоо юу Ашокийн баг нь бүхий тойр хэсэг байгаа. Тэр газар очиж бас минь тэр буянтай бүсгүйгийн босгосон 5,000 хүн зэрэг бяцлал хийдэг байсан тэр сайхан одоо соврууныхын юуныхын тойрон дээр босгосон Ашокийн баг нь байгаа. За Ашокийн багныг сонирхолтой нь бол бурхны ном сургаалыг хүчтэй дэлгэрээд Артем насар их олон дагуулсан үед Хинду шашныхын хэцүү байдалд ордог байсан. Дараа нь бол одоо энэ тэр Ашокийн багныг ингээд тайраад төвлөсөн хэсэг нь бол Шивланга энэ Хинду шашныхын Шив бурхныхаа лингийг бол шүтдэг тийм уламжил байдаг. Шивлинг болгон өөрчилсөн байгаа нь бол бурхны одоо шави нар олон нар шүтдэг хүмүүс цугладаг болсон. Яванда тэр учрын шалтгааныг мэдхгүйгээр цугладаг болсон хүмүүсийг Хинду шашин руу татсан юм үйл явдал болсон нь бол харагддаг. Энэ мэтэр энэ тэгэхэд бол бурхны царга хэмжлэг суврагууд сүм хийдүүдийг өөрчлөө тэрэн дээр өөрийнхөө Хинду шашныхын шүтэн яг тэр олон хүн тэр газар руу яваад байгаа газрыг нь өөрийнхөө Хинду шашны шүтэн болгож өөрчилсөн одоо бурхны суврагууд сүм хийдүүдийг Хиндигийн шашны одоо мөрөглийн сүм болгож өөрчилсөн юм бол одоо сүүлийн археологоор нэлээх батлагдаж одоо үйл явдал нь илэрч байгаа. Тэгэхээр одоо энэ та Жетон хийдэд Шаравастад ирэхлээр энэ Жетон хийдэд ингэ сайхан мөргөж залбирч энд бол өдрийн хоног хэдэн хоногор сайхан сууж бяцлал хийж энэ сайхан нирваны тэр өнгөрсөд ирээд 3 цагийн бохирхтын үлдээсэн тэр сайхан нирваны нэрхт бол баясаж сайхан тэр өмс сайхан бяцлал хийж буян хураах хэвээр. За тэгээд тэр мань тэр Пупарама хийдэг босгосон тэр Вишака бүсгүй босгосон 5,000 хүн зэрэг бяцлагын тэр тойр дээр тэнд сайхан очиж мөргөж залбирч бяцлал хийж сайхан өнгөрөх хэрэгтэй. Мэн Жетон хийдээс мань холгүй бол бас одоо тэр Пупарам хийдээс холгүй бол бас тэр юу байгаа. Одоо бурхан багш шид үзүүлсэн одоо газар байгаа. Өнгөрсөн удаа ирээдүйн бүх цагийн бурхтуудын шид үзүүлээд одоо тэр буруу номтнуудыг намтгаж одоо шид үзүүлснийхаа дараа бол 33 тэнгэрийн оронд очиж тэнд одоо өөжийнхэн төрсөн ээжийг номонд оруулж Абидармын судрыг айлддаг тэр газар байгаа. Тэр маш сайхан одоо өндөрлөг совр босгосон бол одоо хүртэл байж байгаа маа. Тэр одоо бурхан багш шид үзүүлсэн тэр газар бас очиж мөргөж залбирч бяцлал хийж одоо буян хураах хэрэгтэй. Мөн Анат Пендакийн өөрийнх нь амьдарч байсан одоо ордны бол одоо ингээд тойр бол бас байгаа. Тэнд бас очиж мөргөж залбирах хэрэгтэй. За мөн Анат Пендакийн баяны одоо амьдарч байсан байрны дэргэд бол байгаа нэг сэтнээс бас суврганы үлдэс байгаа. Тэр нь бол Ангулимал гэж одоо алдартай бурхан багш алдартай сайхан шав. 999 хүний хүмүүнээс агуу их нүгэл хийсэн хүн боловч бурхны заасан Анапаны бишний бяцлалаар тэр бүх нүглийг нэхэн энэ төрөлдөө устгаж нирваны амгалан төрс дахиж хизээш өвдөх хөдөл өгөхгүй тэр 999 хүний тэр бурхантай уулзрааг бол 999 хүн хүнээс нь тэр үүлийнхэн өрөөр хэдэн сая галвын турш 5 зов байсан тэр зовлонгоос салж энэ л биеэрээ нирванд хүрсэн тэр агуу Ангулималагийн одоо амьдарч байсан газар босгосон сувраг байгаа. Гэх мэтэр энэ одоо Шравасты хотод ирэх үед Жетон хийдийн иргэн тойрны байгаа энэ сайхан дагшин газруудыг мэдэж ойлгож ухаарч тэр газар болгонд хөнтөлөж зүйлж бяцлал хийж цэцэг өргөж зул өргөж тийм ээ арц хүж өгүүлж одоо гол нь бяцлал хийж өсрөх буян хурааж явах сайхан боломж цааханд байна. Шаравастын энэ сайхан газар мөргөл хийснийхаа дараа та бүхэн Шаравасты хотоос одоо нийтдээ бараг 350 орчим км зай. За Лакно хотоос бол нэг 200 км-ийн зайд бол эртний Санкисса хэмээх одоо гайхамшигтай сайхан жижиг хот байгаа. Энэ Санкисса гэдэг энэ хот бол өнгөрсөн одоо ирээдүйн бүх цагийн бурхтын одоо Шаравасты хотын тэр Жетодын хийдийн дэргэд байгаа тэр ичид үзүүлэх газар бүх бурхад ишидийг үзүүлээд тэндээс 33 тэнгэрийн оронд очиж одоо ээжтэй ном сургаал Абидарм ном сургаалыг айлдаж ээж тэргүүтээ олон тэнгэр барахманыг гэгэрэлт хүргээд тэгээд хүний ертөнцид
залран эрэхтэй борооны 3 сар борооны удирлыг тэнгэрийн орнд өнгөрөөгөөд хүний ертөнцид одоо эрэхтэй бол тэр 33 тэнгэрийн орноос ингэж тэнгэр брахма бурхан зэрэг ингээд шатаар ингэж доошоо бууж ирж морилж яг энэ Санкисагийн одоо энэ суурга байгаа энэ газар дээр бол тэр 33 тэнгэрийн орноос наашаа одоо тэнгэр брахман нарын тавьсан тэр 3 шат байгаа. Нэг нь бол алт, нөгөөх нь мөнгө, нөгөөх нь одоо эрдэнэсийн шат. Энэ 3 шатаар тэнгэр брахма тэгээ бурхан багш ингээд дунд нь зогсоод ингээд хин шатаар морилсоор хүний ертөнцид дээрээ тэр морилсан хүний ертөнцид дээрээ тэр шатных нь хамгийн доотлыг хэсэг нь бол хүний ертөнцид ирж тулж ингээд зогсдог газар нь босгосон энэ саврган дээр ирж бол мөргөж залбирч одоо буюу храах хэрэгтэй. Энэ газар бол одоо бурхан өнгөрсөд ирээд бүх 3 цагийн бүх бурхад одоо 33 тэнгэрийн оронд ээжтэй намсаргаал айлдаад Абидармын намсаргаал айлдаад тэгээд одоо хүний ертөнцид ирэхдээ 3 сарын өнгөрөөсийнхаа дараа ирдэг энэ газар нь юм аа. Тэгэхээр одоо өнгөрсөд ирээд 3 цагийн бүх бурхтын ээжтэй их ачийг хариулаад морилдог газар учраас энэ газар ирж сайхан мөргөж зайлуулж бяцлал хийж хүндэтгэл үзүүлж явах бас маш чухал газрын нэг нь Санкисса юм аа. Санкиссагийн энд бол энэ одоо сувраг байж байгаа энэ газрын одоо эртний суврагны өдөртөл байгаа энэ газрын хажууд бол мөн алдарт Ашок хаан бол энэ газрыг тэмдэглэн Ашокийнхаа багны босгосны тойр бол үлдсэн байгаа. Энэ тойр нь бол дээрээ бол Арслангийн юуны бухын одоо ийм дөрстэй ийм одоо Ашокийн баг нь бас байгаа нь гайхамшигтай юм аа. За энэ Санкиссагаас та яваад эртний энтхийн одоо энэ энтхийн орчин үеийн Аллахабад хот байгаа. Аллахабад хот нь бол эртний энтхийн бол Кошумби улсын одоо нийслэл байсан газар юм. Тэгээд энэ Аллахабад хотоос нэг 60 орчим километрийн зайтай бол эртний Кошумби улсын одоо нийслэл байсан, Батс улсын нийслэл байсан хот байгаа. Тэр хотод бол одоо тэр бурхан багшийн үеийн одоо тэр Батс улсын хаан нь бол одоо Удаен гэдэг алдартай мундаг хаан байсан. Удаен хааны бас өөрийнх нь амьдарч байсан ордны тойр одоо тэр Ямуна Ганга Сарасватыг гол гуруула нийлсэн насар том тэр морины одоо ирэг дээр бол тэр Удаен хааны босгосон маш том одоо ордны тойр одоо хүртэл байж байгаа. Энэ ордон нь бол бурхан багш олонтой заларч намсаргаалаа айлдаж байсан. Өмнө бурхан багш энэ Кошумби улсад ирэх үедээ тэр одоо Кошитарама тэргүүтээ 3 хийдэд заларч намсаргаалаа айлтгахаас гадна энэ одоо Удаен хааны ордонд заларч намсаргаалаа айлдаж байсан. Ананд бас олонтой ирж энэ Кошумби улсын хаан Удаены одоо хатад бол намсаргаалаа айлдаж байсан. Энэ сайхан газарт бол ирж одоо хааны ордонд бол ордны суур дээр бол ирж үзэх хэрэгтэй. Мөн одоо бурхан багшийг одоо амьд цэрэн байх үед бол Кошумби улсын 3 их баян бурхан хорвоо заларчдыг сонсоод одоо асар их эд маялыг өргөл хоол ундыг очиж олон тэргээр очиж яваад тэгээд одоо Шаравастай хотын Жетон хийдэд очоод бурхан багшид 3 сарын турш гэгэрсэн аривсан хургуудын хамт ном сургаалын сонсч гэгэрэл шатанд шүр тавны шатанд хүрээд тэр одоо бурхан тэргүүтээ лам хуургууд бол 3 сарын турш одоо өглийг өргөж хоол өргөж буян хураагаад тэгээд бурхан багшаас зөвшөөрөл аваад эргэж ирээд нутагтаа энэ 3 сайхан Кошитарама, Кукутарама, Аламбавана тэртээ 3 том ийм сүм хийдийг босгосон сүм бяцлалын хийдийг босгосны тойр нь бол байгаа. Энэ газар дээр та хүн энэ 3 хийдийн тойр нэг 2 хийд нь бол залгаа байгаа. Нөгөөх нь бол тэр Ашокийн баг нь босгосон тэр нь бол 3 дахь одоо тэр хийдийнхэн тойр нь байгаа. Тэгэхээр энэ эртний энэ сайхан оронд бурхан нойр олонтой заларч ном сургаалаа айлдаж энэ сүм хийдүүд нь олон удаа борооны улирлыг өнгөрөөж энэ нутгийн арт түмэн тэнгэр бурхад бол энэ бурханаас ном сургаал сонсч байсан. Энэ дагшин газар бас ирж энэ сайхан газар одоо мөргөл хийж тэр сайхан буйнаа хураах сайхан дагшин 8 газруудын нэг нь бол энэ Кошумби учраас энд дэргэж мөргөж явах хэрэгтэй юм аа. Судар номон дээр ялангуяа одоо Жул Куддакникая бол энэ Кошумби улсын тухай бол түүх бол дэлгэрэнгүй ялангуяа Таммапати энэ Атагатада эхний хэсэгт бол энэ Кошумби улсын одоо ялангуяа тэр хаан Удаен хааны гарал үүсэл, Удаен хааны эцгийн одоо эхийн гарал үүслийн тухай, тэгээд тэр Удаен хаттын тухай түүхүүд, тэгээд хаттын одоо гайхамшиг сайхан түүх байна, бас эмгэлтэй хаттын тухай түүх дэлгэрэнгүй сайхан гардаг. Тэгэхээр энэ газар бас сайхан ирж мөргөж залбирч явах хэрэгтэй. Ингээд бид бурхан багшийн Махапаринирван сударт айлдсан 4 одоо дагшин газар айллаа. Бурханы амьдралтай холбоотой маш чухал 4 газар.
энэ мэндэлсэн газар Лимбэний бурхны төвийн орн гэгээсэн одоо Бодгая номын хүрдээг болсон Саарнаат Нирваны дөрөв үзүүлсэн одоо Кушинагар гэдэг энэ дөрвөн дагшин газар мөн одоо судалд гардаг энэ дөрөв дээр дахиад дөрвөн дагшин газар нийт 8 их газрын талаар бол сая бид нар энэ газруудаар явж сайхан нэвтрүүлэг хэлдэж та бүхэнд хаана мөргөж залбирах талаар сайхан хаана хүндэт үзүүлэх талаар бас сайхан дэлгэрэнгүй өгүүллээ. Одоо харин бурхнаас хойш одоо 200 жилийн дараа гарч бурхны сургаал номыг одоо тухайн гэгэрсэн олон зуун мянган архантуудын хамт одоо дэлхийд даяар зөвхөн энтхийн одоо өөрийнх тухайн энтхийн нутагт дэвсгэр бол Ашоканы үед бол хаавсан одоо Ираны хил залгасан Афганистанаас наашаага тэрчгээр нутаг одоогийн Балав тэрчгээр ороод хойшоогоо энэ одоо яваагийн энтх тэрчгээр тэгээд одоо ийшээ Бирэм Тайланд хүртэлхийн хил хязгаарыг бол тэрчгээр бол Ашоканы эрх мэдэлд байсан. Энэ газар нутагтаа бол Ашокан бол 84,000 сувраг босгосон гэж ярьдаг. 84,000 сувраг босгоно гэдэг чинь сувраг гэдэг нь бол тухайн суврагын дотор бурхан багшийн лагшин шүтэнийг заалдаг. Бурхан багшийн лагшин шүтэн гэдэг чинь өөрөө Нирваны нэр гэсэн үг. Тэгэхээр тэр Нирваны нэрийг бүхий тэр суврагыг босгоод хажууд нь дандаа ийм бяцлаглалын хийдүүдийг бол Ашокан босгосон байгаа нь одоо бидний дараачийн аяллаар очсон одоо Санчи гэн агуу их сувраган дээр очсноор бол тодорхой болсон. Тэгэхээр энэс юу тодорхой болж байгаа нөхөр энэ Ашок гэдэг энэ агуу их номын хаан бэр төрийн хэмжээнд одоо бурхны сургаал номыг жинхэнэ ариун номыг дэмжиж төрийнхэн одоо хөрөнгөөр 84,000 бяцлаглалын хийдийг энэ одоо нутаг орондоо босгосон юм байна. 84,000 хийдийг босгоод тэр 84 бяцлаглалын хийд дотор нь 84,000 сувраг босгоод тэр суврагын дотор бурхны андын шүтэнийг залаад лагшин шүтэнээр тэр Нирваны энергийг тэр үүсгэснээр тэнд бяцлал хийж байгаа хүмүүсийн хамгаалалт болж Нирваны энергээр хамгаалагдсан хүмүүс гаднаас ямар нэг саадгүй болдог. Гаднаас саадаг болсон үед дотоод сэтгэл байгаа үйл өөрийг устгах гол услалаа хийхэд нь саадаг болох учраас амжилтанд хүрэх магадлал ихтэй байдаг. Тэгэхээр бол энэ түүхэнд Ашок гэж энэ бурхны сургаал номыг асар хүчтэй дэлгэрүүлсэн бурхнаас ч гэсэн лүндэнтэй одоо бурхнаас хойш 200 жилийн дараа Ашок нэртэй агуу номын хаан гарна. Тэр хүн Монгол эцэс Будда хэмээх мундаг арханттай хамтарч бурхны сургаал номыг одоо ариун номыг ингээд энтх даяар дэлгэрүүлээс гадна дэлхийд даяар түгээн дэлгэрүүлнэ гэдэг нь бурхны юм лүндэнтэй. Тэрний дагуу Ашок хаан бол одоо энэ өөрийн сургаал номыг дэлгэрүүлээд дээрээс нь зөвхөн энтхийн орон даяараа биш хажуудлах олон орнууд руу бол номын Дамма Дуута гэж номын элч нарыг энтхийнхэн нутгаар бол оронд бол номын одоо өөрөөр төр засгийн одоо хэмжээнд бол номын яамыг байгуулсан. Дамма яамыг байгуулсан. Тэр яамныхан одоо Дамма Аматя номын төшмөл гэдэг нэг цолтой хүмүүсийг байгуулсан. Тэр нь одоо номыг одоо дэлгэрүүлэх, арт түмэнд хөргөх, одоо ариун номыг түгээх үүргийг хариуцж байсан. Харин Ашоканы нэг гайхамшиг нь бол зөвхөн өөрийнх нь эзэмшил байгаа энэ нутгуудад одоо ном сургаалыг дэлгэрүүлэх гадна анхны одоо номын Дамма Дуута номын элч арил анх энтхээс гадагшаа гарсан элчин сайдуудыг анхны тамилж ирсэн. Тэр нь зүгээр улс орныг төлөөлсөн элчин сайд байгаагүй номын элчнэр байсан юм аа. Тэгэхээр тэр анхны тэр энтхээс гадагшаа гарсан номын одоо элчнэр нь бол дандаа гэгэрсэн архантууд байсан. Тэгэхээр Ашок хаан бол энэ сайхан гайхамшигтай бурхны ариун сургаалыг ариун номыг бол дэлхийд даяар түгээн дэлгэрүүлсэн энэ гайхамшигтай өргөөсгсөн энэ хүний бүтээн босгосон агуу Санчигийн суврагнаар та одоо очих болно. Санчи гэдэг энэ сувраг бол энтхийн одоо Мадхя Прадеш хэмээх муж байгаа. Мадхя Прадеш мужийн гол нийслэл нь Бопал гэдэг хот байгаа. Бопал хотоос бол нэг 60 орчим километрийн зайд бол энэ Санчи энэ хот байгаа. Санчи хот жижиг хот байгаа. Санчи хотоос хотын төв хэсгээс галт тэрэгний буудлаас нэг 2 км зайд бол яг хотынхоо төв хэсэгт байгаа уулын орой дээр босгосон Санчигийн гайхамшигтай суврагн дээр та бүхэн очино. Санчи суврагны гайхамшигтай онцлог нь бол одоо бурхан багшийн Ашок хаан бол одоо бурхан багшийн тэргүүн их хоёр шав Шарибудр Мхамоголын хоёрын лагшин шүтэнийг энэ залж босгосон ийм сайхан сувраг босгожээ. За энэ сайхан сувраг нь бол тэр тухайн үеийн одоо Ашок хаан төр нь одоо ариун номыг дэмжиж төрийн артамдаа энэ ариуслаг ээрлийн гайхамшигтай түгэж байсныг илрэл болсноор гайхамшигтай юм. Тэгэхээр төрөөр дэмжлэгтэйгээр ингээд сайхан одоо ийм суврагыг босгохдоо
Ашокийн үед бол тэр урлаг бол ялангуяа чулуугаар сэлбэрийн урлаг бол гайхамшигтай төгөлдөр болсныг бол харуулж байгаа маа. Яагаад гэвэл Ашокийн үед нэг хааны нэг анзаарсан дэвшилсэн нэг гайхамшигтай зүйл бол одоо газар сайгүй бурхны үед босгосон сувраг, босны үед босгосон одоо сүм хийдүүд тоосгоор ингээ босгодог. Тоосгоор босгох ч юм уу эсвэл модоор ч юм оролцоотой ингээ босгосон сүм хийдүүд бол тодорхой хугацааны дараа энтэх бол борооны улирал ихтэй бороо их орохоор тусал гоожих ч юм уу гал гарах гал төмөрт автах ч юм уу эсвэл нэг төр засгийг нь төрийн тэргуунд ямар нэгэн байдлаар одоо буруу номын хүмүүс одоо хаана ширээн заларчих юм бол тэр сүм хийдийг нураахт бол их амархан байж исэн. Тийм учраас Ашок хойны дэвшүүлсний гайхамшиг нь бол одоо тэр сүм хийдүүд суврагуудыг бүгдийг чулуугаар чулуун урлалаар гайхамшигтай байсан бол энэ Ашокийн босгосон энэ гайхамшигтай Санчигийн сургуун дээр ирсэн бол харагдаж байна. Энэ урлаг нь бол гайхамшигтай юм аа. За тэгэхээр энэ сургуун дотор хамгийн гол нь бол Ашок бурхан багшийн тэргүүн хоёр шавийн одоо лагшин шүтэнийг залснараа энэ орчныг бол тэр хайхан нирваны нэрээр цэнэрлж өгсөн. За тэгээд энэ сургууныхаа эргэн тойронд бол асар том бяцлаглалын хийдийг барьсан нь бол одоо яваа тойроод үзэхдээ байгаа олон тойруудаас харагдаж байна. Тэгэхээр тэр тойрууд болгоно бол нэг одоо барилга ихтэл дээшээгээ 7 давхар байна гэдэг хичнээн их олон мянган хүн багтаж бяцлал хийж болохоор сайхан одоо хийд байсныг харуулж байна. Тэгэхээр Ашокийн үед бурхны сургаал номыг бяцлаглалын хийдүүдийг хэрхэн барьдаг байсан, ямар батбөх зүйлийг барьдаг байсан бол энэгээр харагдаж байгаамаа. Тэгэхээр энэ Ашокийн таавхан энэ одоо Санчид эрэхтэй Ашокийн босгосон энэ Санчигийн сургуунд ингэж мөрөхөөс гадна Санчигийн сургууны эргэн тойронд бол бас тодорхой цаг завтаа ирвэл бас зөвлөө мөргөл хийх зөндөө олон агуунууд байгаа. Энэ одоо Ашок хааны үеэс бол энэ одоо сүм хийдүүдийн одоо сургуудыг нь аль нураахгүй хүн нураачих боломжгүй болгож чулуугаар бэхэлж хийснээр бол онцлог юм. Тийм учраас Санчигийн сургууль бол одоо хүртэл чулуугаар үлдсэн байгаа нь бол гайхамшигтай харагдаж байна. А дээрээс нь цаашаа Ашокийн үед бол энэ агууд бяцлал хийх. Одоо агуунуудыг хуучин бол агуу бол анханасаа зөвхөн хүн орж дотрын бяцлал хийдэг ийм одоо зориулттай байсан. Агуу яагаад гайхамшигтай байдаг вэ? Агуу дотор ороод суухад гадаа бороо орно уу, салхи шуурно уу, агуу руу ус нэвтрэх барих ямар ч асуудал байхгүй. Нар их гараад халууцахад тэр агуу дотор сэрүүхэн сайхан бяцлал хийгээд төвлөрч чадвал одоо тэнд бол саад болох гадны ямар нэгэн нөлөө байхгүй. Одоо гал төмөр гарсан ч агуу дотор байгаа тэр агууг шатаах боломжгүй. Энэ мэт нь бяцлал хийгээ суусан хүн ямар нэг саад үгээр гэрэлт хүрэх бол сайхан нөхцөл бүрдүүлдэг агуу гайхамшиг юм. Тэгэхэд одоо агууд хүн бяцлал хийж байхад бол бурхан багшийн үеч гэсэн тохиолддог байсан. Тодорхой нэг цаг хугацаанд сүм тэр гол одоо бурхан багшийн амьдарч байсан тэр сүм хийдээр бол шиний 15-нд ч юм цуглаж одоо Винай судраад уншдаг. Иймэрхүү үйл ажиллагаануудад ямар нэг одоо зарлан дуудах үйл ажиллагаанд бол заавал очиж оролцох юм шаардлагатай болдог. Агууд ингэж сайхан 50 ангулам бяцлал хийжсэн ч гэсэн тохон одоо лам хуураг гэлэн сахилтаа бэкку төгс одоо хувраг хүн бол шинийн 7 сарын тодорхой хугацаанд заавал одоо тэр гол одоо хийд дээрээ цуглаж олоолаад цуглаад ойд бүгдээрээ бяцлаж байгаад цуглаж одоо тэр Партемок судраа хамтран уншдаг. Ийм мэтэр ямар нэгэн одоо хийд рүү заавал очих шаардлагатай юм болох үед бол бяцлалд нь саад үүсдэг юмрхүү асуудал байсан. Харин Ашокийн гайхамшиг нь бол одоо энэ нөгөө хүмүүс одоо агууд бяцлал хийхэд бол агууд бяцлал хийхэд нь саадгүйгээр тэгээд Ашокийн үед бол гэгэрэл төрсэн хүмүүс бол одоо хэдэн саяараа байсан гэж ярьдаг. Тэгэхээр энэ одоо юуны гол одоо ашуулсан юунаас бол агууд одоо бяцлал хийх нөхцөлийн гайхамшигтай бүрдүүлж өгсөн байна. Тэр энэ агууд нь яаж тэр агуу дотор нь тэр сүм хийдийг одоо бяцлаглалын хийдийг агуу дотор нь зөвхөн бяцлал хийдэг агуу төдий биш. Бүх нөгөөх одоо хамтарч цугладаг тэр одоо өргөөгийн одоо хамтарч цугладаг тэр мөргөлийн өргөөгийн одоо гол одоо мөргөл манайхаар цогчин дугныг агуу дотор нь бий болгож өгсөн байна. Мөн агуу дотор нь амьдардаг байруудыг бий болгож өгсөн байна. Агуу дотор нь нөгөө хоол иддэг заалын бий болгож өгсөн. Агуу дотор нь агуудынхын орчинд усанд ордог тэр одоо голдууд байна. Гол урсж ирдэг газар бол байгуулсан. Тэгээд дээрээс одоо гол урсаад доошо буухта тэр тогтсон одоо голын усан тогтж байгаа. Тэрэн дээр л усанд ороод ингээд өөрөөр лам хуургууд тэнд бяцлал хийж байгаа хүн одоо ийш тийш явахгүйгээр тэрэн дотроо л агуу агуухийн орчин дотор л нэг алхаад л одоо бяцлал хийдэг агуудаа орчин. Хэд алхаад одоо хоол иддэг газараа орчин. Хэд алхаад амардаг барилгаа ороод амарчихна. Хэд алхаад хоол иддэг зааланд ороод одоо ингээд бүх юм нэг дор байсан учраас бол одоо гэгэрэл өрсөлд хөрөх нөхцөлийг бол Ашок хон бол үнэхээр агуу сэтгэж тийм юм бүрдүүлж эхэлсэн юм байна. Тэгээ юм учраас одоо энэ
юуны Санчигийн одоо агуу дээр Санчигийн суврагны эргэн тойронд ирэхэд энэ хавьд орцсон байгаа тэр агуунууд ер нь ялангуяа энэ өмнөд энтхийн одоо тэр тухайн одоогийн өмнөд энтхийн хэсэг нь бол 16,000 гаруй агуу бий болсон. Хүмүүс одоо агуу гэхээр зөвхөн бяцлал хийдэг агуу гэж үгүй агуун дотор хийдэм байв би бол туслуулаад өгчихсөн. Ийм гайхамшигтай зүйлийг бол хийж байсан нь бол одоо энтхийн Бомбей хотын эргэн тойрны Пунагийн хотод газар сайгүй одоо энэ олон жил дарагдсан энэ агуунууд бол бий бол илэрж байгаа. Тэгээд тэр агуун зөвхөн агуу биш, бяцлаглалын хийдийг дотор нь зогслуулсан бол гайхамшиг харагдаж байна. Тэгэхээр энэ Санчид тав хүн эрэхтэй зөвхөн Санчиг энэ сургуульд мөргөд байгаагүй эргэн тойронд байгаа тэр агуунууд эргэн тойронд байгаа тэр бүх зүйлийг явж цаг зав гаргаж мөргөж залбирч тэр сайхан агуудад одоо мөргөж байх хэрэгтэй. Тэгэхээр ер нь одоо ч гэсэн манай Монголд одоо бяцлал сайхан бурхны сургаал ном бяцлал цэврээр дэлгэж байгаа үед бид бас хойч үеийг бодох хэрэгтэй. Зөвхөн одоо энэ үед өнөөдөр бяцлал хийгээд явах биш. Хойч үед хэдэн мянган жилийн дараа, хэдэн зуун жилийн дараа хүмүүс одоо ямар байвал илүү урт удааны хугацаанд олон хүн бяцлал хийхэд тав тухтай сайхан нөхцөлийг бүрдүүлэх үү? Яавал одоо мөнхөд оршихоор удаан 2600 жилийн дараа ч гэсэн оршиж байхаар тийм сайхан сүм хийдүүдийг, тийм сайхан сургуудыг, бяцлал сэтгэл татсан тэр сайхан гамшуудыг бүтээж болох гэдгийг бас санаа авах хэрэгтэй юм аа. За ингээд Ашокийн энэ Санчид тав хүн ирснээрээ Ашок гэдэг хүн өөрөө тэр их архан юуны Ширатапаны шатанд хүрсэн Ария хутагт хүн хаан болохоор ямар гайхамшиг зүйл бүтээж ирснийг бол энэ Санчид ирснээр бол тав хүн ойлгож ухаарч эхэлнэ. Санчи эргэн тойрон сайхан тэр агуу бүх юмудын агуудын суврагуудыг явж бүгдийг сайхан үзэх хэрэгтэй. Зөвхөн сувраг биш, бариад орхих биш. Манайхан энэ тэнд бол сувраг бариад орхичдаг. Суврагны дэргэд бяцлал хийдэг хийдүүдийг байгуулж өгөх ёстой байна гэдэг. Тэгээд эндээс цааш ингээ явхад бол бас өмнөд энтхийн Арангобад гэдэг хотоо байгаа. Арангобад гэдэг хотоос 30 км-ийн зайд бол Элора гэдэг сайхан агуу байгаа. Мөн цаанаас дахиад Арангобад хасаас нэг 100 гаруй километрт бол Эло Ажанта гэдэг энэ гайхамшигтай агуу байна. Агуун зогслоорууд байна. Энэ бол Ажанта гэдэг нь бол хамгийн эртнийх нь манай эртний өмнөх 3 дугаар зууны үеэс баригдаж эхэлсэн. Тэгээд одоо тэгэхээр энэ Ажантагийн агууг ингээ харахад бол цогцлоор бол хамгийн энтэгт байгаа ялангуяа өмнө энтэгт байгаа тэр 16,000 агуу дотор агууд үүсгэсэн хийдүүдэд хамгийн гайхамшигт том юм. Эхэндээ бол энэ Ажантагийн агууг харахад бол үнэхээр яг бяцлал зориулж одоо бүх юм барьсан байна. Өөрөөр хэлбэл тэр хийдийг бяцлаглалын хийдийг авчаад агуу дотор нь бий болгосон амьдардаг байр нь байж байна. Бяцлал хийдэг байр нь байж байна. Хурал хурдаг тэр нэг цогчин дугууных нь гол хэсэг нь байж байна. Тэгэхээр одоо энэ хоол иддэг заал нь хүртэл одоо ширээг нь хоол иддэг ширээг нь хүртэл ингээд чулуугаар нь ингээд ухаа гаргачихсан. Амьдардаг орын хүртэл ингээд тодорхой өндөр лам хуургууд бол тийм өндөр ортой байх ёсгүй. Яг өндрийнхэн хэмжээгээр ингээд чулуугаар орын хүртэл ухаа гаргачихсан. Тэгээ амьдардаг бяцлал хийдэг өрөөнүүдийг яг ингээд чулуугаараас ухаагаад яг нэг хүн ингээд бяцлал хийхээр байрны хэмжээ. Тэгээд амьдардаг байрны хүртэл Виней ёсонд гарснаар 2 м-70 м-60 хэмжээтэйгээр яг нэг юм амьдардаг байрны хүртэл хийгээд өгчихсөн. Ажантагийн агуунуудыг ингээд хөгжлөөс нь ингээд харахад бол хамгийн эртний одоо агуунууд нь болохоор яг ингээд ороход бол одоо мөргөлийн хэсэгт нь бол суурга байж байгаа. Тэгэхээр энэ бурхны сургаал нам цэвэр ариунаараа байсан эхний 500 жилд бол бурхны ямар нэгэн баримл одоо шүтдэггүй байсан. Харин нь бол юуг нь одоо сувраг шүтдэг байсан. Тэгэхээр сувраг нь бол гол шүтэн болж өөрөөр суврагны дотор бурхны одоо лагш шүтэнийг залсан учраас тэгж залсан одоо энэ эхний яг цэвэр байх үеийн тэр агуу нь бол тэгж харагдаж байна. Сүүлийн хөгжлийн одоо бяцлал хийдэг байдал нь багассан эртний үед бол агуу дотор үүссэн сүм хийд боловч тэрэн дотор байгаа нэг бяцлал хийх нь асуудал нь багасаад голдуу одоо мөргөлийн одоо сүм хийдүүдийг одоо бурхны ч юм уу баримл байж гэн бацаатав нарын баримлууд байж гэн өөрөөр тэр одоо агуу дотор ингээ ороход л агуу дотор тэр сүм хийд байгаа боловч сүм хийд бяцлаглалын зориулт нь алгуулад нэг бяцлал амьдардаг өрөө байхгүй бяцлал хийдэг өрөө байхгүй зөвхөн мөргөл зан үйлийн гэж болж хувирсан нь бол Ажанталагийн агууны зарим хэсэгт бол мэдрэгдэж эхэлж байгаа. Харин Эллорагийн агуудаар очиход бол одоо тэр газар сайгүй одоо голдуу одоо тэр бодисатав нарын түүхүүдийг дүүлсэн тэр баримлууд игдсэн. Өөрөөр хэлбэл тэр бурхны хийд бяцлаглалын хийд байсан байна. Бяцлаглалынх нь алгуулаад зөвхөн хийд болсон. Хийд нь зан үйл хэрхэлдэг одоо яадаг байдлаар бол ашиглаж ирсэн нь бол харагдаж байна. Дээрээс нь бурхны сургаал номын хүчтэй дэлгэрээд энэ агуу дотор сүм хийдийг байгуулад агуу дотор ингээд олон хүн зорч мөрөг залбирч гэрсэн архантууд их гарan ингээд эхлэнгуут хиндүү шашныхан бас өөртөөхөө сүм хийдүүдийг бас агууд үүсгэж эхэлсэн нь бол бас энэ
Эллорагийн агуу үнэ зарим хэсэгт бол Хиндүү шашныхын Жин шашны одоо агуунуудыг харахад бол энэ агуу дотор зөвхөн Хиндүү шашны мөрөлийн одоо сүм бий болчихсон. Бяцлал хийдэг байдаг юм байхгүй. Зөвхөн ороод мөрөг. Одоо нэггээр гадаа хотын төвчм хаасаагүй байдаг мөрөглийнхээ сүмийг агуу дотор аваад. Яг агуу руу хүмүүс их яваад байгаа учраас тэнд нь өөрийнх нь сүм хийдүүдийг байгуулж ирсэнээс ингээд түүхээр харж байна. Тэгэхээр та бүхэн энэ одоо Ашок хаан агуу хааны үед энэ одоо агууг одоо бяцлаглалын хийд болгон одоо өөрчилж эхэлсэн энэ соёлыг харж бас энэ Ажанта Эллорагаар ингэж сайхан гайхамшигт агуу нь одоо юугаар үзэж мөргөж залбирж буян хураах хэрэгтэй. Мөн одоо тэр Ашокийн бусад одоо энд ялангуяа өмнөд энтхийн бол газар сайгүй бол энэ агуу урлаг дэлгэрсэн. Тэгээ эндээс дэлгэрээд яг Ашокийн одоо бусад газар гэдэг. Одоо ийшээгээ бол Афганистан, Пакистан тэгээд энэ хаавсан Туркменстан, Узбекистаны газар нутгууд хүртэл агуунууд маш их байгаа. Монголд ч гэсэн одоо эртний монголчуудын эзэмшил нутаг байсан, хүннүүчүүд эзэмшил байсан нутгуудаар бол манай эртний өмнөх 7 доор 8 дугаар зууны хүртэл одоо Монголын хүннүүгээс хойших одоо хаан тулсуудын үед бол энэ агуун дотор бяцлал агуун соёл, агуу дотор сүм хийдэг бий болох соёл бол дэлгэрч байсан. Монголчууд тэр үед бас мөн яг энэ тэгчүүд яг ямар маягаар агууд бяцлал, агууд сүм хийдэг бол агууд бяцлалж байсан. Тэр соёл Монголд бас дэлгэрч байсан юм аа. Тэгэхээр бол монголчууд бол эртний соёлтой ор юм аа. Тэгэхээр энэ соёл бас мөн дахиж Монголд дэлгэрч. Одоо бид нэр сүм бяцлаглалын хийдэг босохдоо зөвхөн одоо энэ орчин технологиг ашиглаад шавраар одоо тоосгоор барих биш. Яванда бас энэ чулуугийн урал руу уулыг бас нөхөлж энэ агуу болгож бяцлаглалын хийдүүдийг бий болох бас хэрэгтэй болж таарах байхаа гэж бодож байна.